Орой мэдрэг үзэгчтэй та бүгд өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суваг телевизийн дуустгаарыг хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За хэдийн 10 дугаар сар дундаасаа хэвэж төр засаг докторгүй за гудамж талбайд бензин шатгуунч олдохгүй захын гэр хороолоор одоо сайжруулах төсөнд хүртэл одоо бас дугаар зогсож байгаа гэсэн нэг юм гонигтай дүр зураг үргэлжилж байгаа. За мэдээж монголчуудын хувьд хүн амын үндсэн нэгж бол яхаа аргагүй гэр бүл байдаг. Өөрөөр хэлэх юм бол сүүлийн 4-5 парламент дамжин за гэр бүлийн тухай хууль бол эслэгдлэн батлагдаж чадаагүй байна. За өөрөөр хэлбэл гэр бүлийн маргаантай холбоотой дагуулсан шүүхийг байгуулгыг зорж байгаа боловч чухам энэ ажил яг хаана явж байгаа талаар бас бид одоос мэдээлэл авахыг хүссээр байгаа. За нөгөө талдаа Монгол дахь энэ гэр бүл салалт энэ цуцлалтын тоо хэмжээ бол эрс нэмэгдэж байна. Үүнээс гарч байгаа сөрөг үр дагавар нь зөвхөн гэр бүлийн хоёроос гадна өр хүүхэд хоёр талын ах дүүсээс гадна нийгэмд ч гэсэн маш айхтар сөрөг одоо энэ мессежүүдийг бол дагуулж байгаа нь бол харамсалтай юм аа. Тэгэхээр бид өнөөдрийнхөө дуустгаарыг хилцүүлгээр яг энэ салбарт ажиллаж байгаа нэр бүхий 5 зочны хамтаар цаг 30 минутын хугацаанд чухам яг энэ гэр бүл салалт ямар төвшөнд байгаа юм бэ? Кейсүүдийн талаар хийгээд үүнээс гарах арга зам зөвхөн төр засагт буруу өгөхөөс илүүтэйгээр олон нийтийг энэ асуудал дээр нь ямар үзэл бодолтой ханддаг талаар нээлттэйгээр ярилцаж бодсон юм аа. За ингээд хилцүүлд хүрэлцэн ирсэн та тавда талархлаа илэрхийлье. Би оршлоо нийлээ урт ярих шиг боллоо. Тэгээд би та тавтаа яг энэ Монгол дахь энэ гэр бүлийн салалт гэдэг энэ хүнд сэдвийг бол барьж авч ярилцах болно. Тэгээд та бүгд мэргэжлийн улс хэмжээнд дээрээс өөрсдийн санал өгнөлттэй хийх болов гэж бодож байна. За өнөөдрийн хилцүүлэгт хүрэлцэн ирсэн зочдоо би танилцуулнаа. За манай өнөөдрийн хилцүүлэгт Авир мэдийн дугармаа Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн танхимын ахлах багш, хуульч, өмгөөлөгч Баатар чулууны алтан туяа Эвтэн-инжин сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, гэр бүл судлаач Цэгмэдийн дэлгэрма Хитэмт хүч дүр төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, хүний их эмч, гэр бүл судлаач Жигжит сүрэнгийн баясгалан хүүхэд залуучууд гэр бүл хөгжил дэвшлийн төвийн тэргүүн, гэрэл ёслолын ордны сургалтын алба, гэрэл ёслолын удирдагч, гэр бүл судлаач Нар мандахын амар санаа Баян зүрх дүүргийн 212 дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйч, гэр бүл судлаач та тавхаа нэг ёслолт төгөлдөр танилцууллаа. Тэгээд өнөөдрийн хилцүүлэгт бол хэдүүлээ ийхүү орноо. Тэгээд би их ярих гэдэг учраас аль болохоор та хэдий яг дунд чинь ингээд сэдвийг орхий. Тэгээд та хэд цаашаа хөгжүүлж явна гэж бодож байна. За нэг ийм байдаг нөхдөө 1983 онд төрийн шагналд зохиолч Чадраа болон Лодо Дамбын гарын 5 уруудаг зохиолоор энэ Балжин 8 гаванаар бол ийм кино хийсэн байдаг. За энэ кино ч одоо ингээд цаг хугацаа хөөгөөд үзэхээр бараг 40 жилийн өмнөх. За магадгүй 40-50 жилийн өмнөх монголчуудын амьдралыг бол одоо энд харуулсан байдаг. Жирийн нэг амьдрал биш. Та нар мэдчихэж байгаа. Энэ кинон дэр бол шагдар должин хорлоо гэдэг хайрын гурвалжин гардаг. За мэдээж энэ киноны нэг эмгэнэлтэй одоо нэг үйл явдал нь бол яа харахгүй шагдар гэр бүлээс гадуур харилцаа буюу хорлоо сэтгэл адраад хүүхдүүдээ ихнэрээ хайж явдаг. За салсан ч юм уу одоо орчин цагийн хэлээр юу гэх юм. За мэдээж сүрэнгийн хувьд бол дөрвөн дүүгээ өсөхийн тулд амьдрал одоо ингэ хөл тавиад явж байгаа тий. Тэгэхээр би юу гэж таадас хамгийн ихний асуултаа тавих гэдэг нь гэхлээр энэ гэр бүл салалт гэдэг чинь аль тэр тэртээ 1970-80-аад оны үед яг нийгэмд ам бүхтэй байсан юм биш үү? Нөгөө талдаа зүгээр яг энэ кино уран бүтээл боловч өнөөгийн яг монголчууд бидэнд юу яг ямар мессеж үлдээсэн бол эндээс хэдүүлээ нэг яриа хэлж бодож байна. Шагдар чи ямар нүрээрээ тийшээ очиж явна? Чи тэдний өмнө ялтай хүн.
гэр бүл салалтын үр дагавар үр уршиг нийгмээс цагаас цаг үе дамжаад асуудал шалтгаан нөхцөл байдал нь өөрчлөгдөөд байсаар л ирсэн л дээ. Тэгээ мэдээж энэ үед бол тийм илбэг байгаагүй. Социалист нийгэм энэ үед бол одоо гэр бүлийн бодлого энэ төр бол одоо яг өнөөгийн нийгэмтэй харьцуулахад бол харьцангуй гайгүй байсан. Одоо томилолт энэ төрөөр явуулахад гэр бүлээр нь хамттан явуулдгаас өсвөлээл, за тэгэл орон байраар хангадгаас өсвөлээл гэр бүлийн бодлого энэ төр бол харьцангуй гайгүй байсан. Тэгэд ер нь бол тэр жишг одоо нөгөө нэг цаг үеийн нийгэм хөгжихийн ирээр статистик тоо баримтууд бүртгэгдэж байгаа. Тэр үеийн нөхцөл байдал бол нөгөө харьцангуй өөр байсан шүү дээ. Хөгжлийн хувьд ч гэсэн өөр байсан. Тэгээ одоо бол нөгөө харьцангуй өөр болж байгаа учраас гэр бүлийн хүчирхийлэл тухайн үед бас байсан үгүй бол байсан. Гэхдээ ил гарч яригддаггүй байсан болохоос нийгмийн хүрээнд байдаг сэдвүүд байсан. Одоо орчин үед бол тэгэл нөгөө дуудлага мэдээлэл, сошиал орчинд хүмүүсийн хэрэглээ гэж янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалаад бүх юм ил болж байгаа учраас ингээд гэр бүлийн асуудал бүр ингээд өндөрт сэвэгдээд байна л да. Тэгээ нэг талдаа энэ кинон дээр гарч байгаа тэр дүр зураг сүүлд нь бий болж байгаа нөхцөл байдлыг ингээд харахад хүн амьдралтаа яг ямар жанжин шугамтай байх ёстой юм бэ гэдгийг л энэ кино бүр зураглаж өгсөн юм шиг тий. Одоо ч гэсэн энэ амьдралын дүр зураг хэвээрэл юм. Судлаач Дэлгэрмаа. Тэгэд яг киног үзэх үедээ одоо жохон хүүхэд байхтай анх үзэж байхдаа би одоо гэр бүл салт гэдгийг үндэ ингээд бүтэн зургаар нь бас харж чаддгүй байж л дээ. Одоо харахад бол энэ салалт үргэлжилсэн зохиол дээр явж байгаа. Ягаад гэвэл хүүхдүүдийн зүрх сэтгэл хагдсан, дараагийн гэр бүл бүтээхэд дараагийн амьдралыг босгоход энэ шарх сорвууд ингээд үргэлжилсэн байдлаар хин нэгэнд нөлөөлөд яваад байгаа байхгүй. Тэгээ энэ зүйлийг бид нар анх харахтаа зүгээр ингээд салчдаг юм аа, нийлчдэг юм аа, хин нэгэнд дурлаад бас амьдралаа босгочих болдго юм аа гэсэн ийм мессеж өгж байгаа ч гэсэн тэр хүний 5 жилийн 10 жилийн дараах дуу хоолойг бид нар сонсдоггүй шүү дээ. Тэгээ би бол нэг одоо архины хамааралтай эрчүүдийн төв дээр ингээд 2 жилийн турш бага цагаар ингээд тогтмол хичээлүүд заасан. Тэгээ тэднэрийн ерөөсө хамгийн том сонголт нь эрүүл гэр бүл би сонгох байсан юм а. Би энийг л хийх байсан гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд харахад байдаг юм шиг мөртлөө маш том өвдөлтийг хүмүүсийн амьдралд ингээд байнга явуулаад байгаа нэг тийм сэдв байгаа юм. Бидний хувьд бас судлаад л хайж байгаа сэдв байна. Хуульч Дугуйрмаа. За энэ дээр сая манай удирдагч хэллээ. 40-оос 50 оны одоо өмнөх гэрлэлт цуцлалт гэж ярьдаг бид нар яг хуулийн нэр томьёоны хувьд бол тий асуудал байна гэж. За тэгтэл би энд юу хэлхийг хүсэж байна вөхөр зэрэг яг энэ үед Монгол улс чинь яг энэ одоо шагдартай холбоотой харилцааг зохицуулсан хууль байсан юм уу гэл тий. Хууль тогтоомжийн асуудлын хувьд наваад үзэх юм бол энэ хүн гэрэлсэн байна. Үр хүүхэд төрүүлсэн байна. Их нэртэй байна. Тэр гэтэл 5-5 сайхан хүүхэд төрүүлчихсэн. Эрүүл өсөж байгаа. Яг амьдрал дээр. За энэтэй холбоотой харилцааг бид нар хэдийн үеэс зохицуулж ирсэн жишээл бол Монгол улсад 1926 онд анхны иргэний хууль батлагдахдаа 3 дугаар бүлэг нь эр эм бололцох ба гэдэг нэр томьёогоор томьёологдоод гэрлэлт сайн дурынх байна, чөлөөтэй байна. Одоо бидний өнөөгийн төвшинт мөн түнчлэн гэрлэхтэй эд хөрөнгөтэй холбоотой харилцаагаа ч гэсэн тохиролцсон шийдвэрлэж болно шүү гэдэг анхны тэр эрх зүйн асуудал бол хувьсгал ялснаас хойш орж ирсэн юм хууль байдаг. Дараа нь энэ хууль үргэлжилсээр байгаад 1952 онд иргэний хууль шинжилэн батлагдахад тэр эр эм бололцох, салалцах, за хүүхэд үрчлэх тэй холбоотой харилцааг орхиод бие даасан хууль гараад ирсэн иргэний хууль нь. За 1956 онд Монгол улсад тухайлбал гэр бүл асрамж тэтгэмжийн тухай хууль гэж батлагдсан ардын хурлын тэргүүлэгчдийн 45 дугаар зарилгаар. За энэ хууль батлагдаад бас л адилхан нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр гэрлэх тэр үр хүүхдээ төрүүлж өсгөж хүмүүжүүлэх тийм ээ. Нийгэмд тэр чинь ямар үр хүлээдэг гэрлэнэ гэдэг чинь. Энэтэй холбоотой бүхэл бүтэн харилцааг зохицуулсан хууль байж л байсан. Дараа нь 1973 оны гэр бүлийн хууль байдаг. Одоо Монгол улс бол
социализмын материал техникийн баазыг гардан байгуулж байх үедээ коммунист ёс суртахуунтай тийм ээ иргэнийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх зорилго өгөх юм гэр бүлийн хууль батлагдсан. За энэ гэр бүлийн хуулийн бие даасан нэг институт гэж ярьдаг л да. Тэр нь болохоор яахаар байхгүй гэрлэлт. Тэгээ гэрэлтийн харилцаа яаж үргэлжлэхээ? Гэрлэлт яаж дуусгах болдгийг? Эрх зүйн асуудлыг бол бүрэн хэмжээнд зохицуулсан. За энэ фото зурган дээр кино фильм дээр гарч байгаа асуудал хүний амьдралд байдаг л асуудал. Тэд гэрэлсэн юм бэ? Дуусгар болохтой холбоотой асуудлыг хүрээнд ч гэсэн яг хуулийн хүрээнд л энэ асуудал шийдэгдэх ёстой. Шийдэгдсэн асуудал нь харин кинон дээр огч гардаг гэдэг. Яагаад? Тэр үед бол нөгөө гэр бүлийг доктортой байлгаж нөлөөллийн арга хэмжээг иргэдэд хүргээд энэ шагдрыг л аль болохоор буруутгаж те нийгэм дад үзэх ярьдаг штэ. Хашааны хажуугаар явж хахад шагдар явж ийн гэд чулуу хөгөөд хөөлгөжсэн. Тийм байдлаар үлсгэн ядуулах. Гэр бүлээсээ гадуур харилцаа тогтоох юм бол ийм болно гэдэг. Тэгээ хуулиар хүртэл ингэж зохицуулсан байдаг. За тэгэхээр зэрэг энэ үеийн үед амарснаа ярьлаа. Үеийн үед энэ бол байсан юм үргэлжилсээр л байгаа. Тий. За дараа нь дэлгэрмаа судлаачийн хэлж байгаа дээр бол мэдээж ойлгомжтой энэ хин хинд ямар хорхор шиг үзүүлж байгаа юм. Ойлгомжтой л кинон дээр харуулдаг. Тэр ээж ямар байна? Тэр хүүхдүүд ямар байна? Хүүхэд эцгийгээ яаж үзэн яаж чинь? Бүгдээрээ сэтгэл санааны асуудалтай. Одоо яг өнөөдрийн төвчөнд бол. За ойлгомжтой. Тийм. Жишээлбэл ийм л юм. Судлаач баясгалаа. Яг нь судлаачдын үед харилцаа гэдэг зүйл хизээнээс эхэлсэн юм бэ гэдэг зүйл байна. Энэ зүйл нь өөрөө юу гэхээр хүн үүсэлтэй холбоотой юм а гэж. Хүн байгаа учраас харилцаа өнөдөр үүссэн юм а гэж. Тэгэхээр харилцаа үүсэж байгаа юм чи эсрэг хүүстэй хүмүүсийн үед холбоос нь бас давхар явагдажсэн л асуудал бас байгаад. Тэгэхээр хүнтэй холбоотой асуудал. Тэгэхээр энэ салалт одоо үед их харагдаж байгаа хэлбэр нь үнэн байж болох юм. Гэхдээ хуучин энэ социализмын үед гэж яриад энэ үед бол салт байсан үхээр бүгд л байсан асуудлууд л ярьж байгаа. Тийм учраас нийгмийг соён гэгэрүүлэхийн тулд л энэ кино өнөөдөр шагдар гэдэг тэр дүрийг гаргаж ирж ийм байж болохгүй шүү гэдэг зураглалыг л харуулж байгаа хэлбэр байгаа байхгүй. Тэгэхээр яг судлаач хүний зүгээс гэхээсээ илүү энэ киног үзээд мэдэрсэн мэдрэмжийн үед ямар байдаг вэ гэхээр энэ хоёр дахь амьдрал хүнд бас ямар тэр мессеж сэтгэл зүйн байдлыг бий болгодог байдгийг энэ киноноос би өөрөө хардаг байхгүй. Яг тэгэхээр охиныхоо хурмыг хийж байгаа ингээл хараад ингээл харамсаал те өрөвдөө төгсгөлд ингээл те ямар тэр сэтгэл нь урагдж байгаа тэр хэлбэрийг ингээ хараад үзэхээр одоогийн судалгаан дээр яг харагдаж байгаа. Жишээ нь 2 дахь 3 дахь гэр бүлээ зохиож байгаа хүмүүсийн одоо сэтгэл ханамжийн судалгаа хараад үзэх юм бол 70-80% нь одоо сэтгэл ханамж дундуур байд юм байна. Нэг үгээр хэлбэл анхны мэдрэмжүүд хүний амьдралд өнөөдөр хамгийн үнцэнтэй зүйл байт юм. Анхны төрөлт, анхны гэр бүл те анхны хүүхдээ үлгийдэж авж байгаа тэр мэдрэмжүүд одоо хизээч тэр 2 дахь 3 дахь амьдрал бас орлож чаддгүй юм байна л да. Тэгэхээр ер нь бол гэр бүлийг доктортой байх нь зөв шүү гэдэг тэр мессежийг өгж байгаа киноос байгаад. За судлаач алтан туяа. За би эндээс яг одоо энэ дээр онцолж ярмаар байгаа зүйл нь хүүхдүүдийн хувьд докторгүй гэр бүлийн харилцаа руу яваад орчиж байгаа шүү дээ. Тэгээ энэ өсөж байгаа хүүхдүүдийн хувьд орчин нөхцөл маань тэдний ингээ амьдарч байгаа амьдрал маань ер нь л айгу бүрхэг байдэн шүү дээ. Хэцүү хоолтой хоолгүй хүүхдүүд өнөр нь асуудал тариал тэ хэрэг тариал цоллуулаад тэр бүх өөрийн хариуцлагыг их чинь нүрээд явж байдаг нөхцөл байдал ажиглагддаг. Тэгээд нөгөө ажил дээрээ гараад бие даагаад эхлэнгүүт ингээд нөгөө нас бид гүцээл те эхнэр одоо болох эмэгтэй хүн болох процесс явагдаж байдаг. Хин нэгнтэй танилцах, хандлах гэдэг үйл явц явагдана. За энэ дээр бол яг нөгөө гэр бүл салттай холбоотой нэг юмыг дахиад дурдмаар байгаа нь гэр бүл төлөлтийн асуудлыг эрүүлэр шийдэж чадаагүй байгаа тохиолдолд дараагийн гэр бүлийн асуудал дахиад эрүүл бус байх боломжтой гэдэг юм ажиглалтын судалгаанд маш их байдаг те судлаач нар бол энийг ингээ ажиллахдаа доктортой гэр бүлээс гараагүй эцэг эхийн эрүүлд одоо сэтгэл зүйн хувьд харилцаатай байгаагүй тэр одоо нөхцөл байдлаас зутааж те дайжиж гэр бүл олж байгаа хүүхдүүд бол дараагийн амьдралдаа өөрсдөө амьдралдаа сэтгэл ханамжтай биш тэр амьдралаас нөгөө амьдралаасаа зутааж гарсан гэр бүл байгаа шүү те тэрэндээ итгэлтэйч биш байдлаар ингээ гэр бүл зохиодог тохиолдолд итгэлтэй байдаг энэ нь бол буцаад өөрөө гэр бүл салтын үүсвэр болох боломжтой гэдэг ийм судалгаанууд ажиглалтууд ингээд явж байдаг. Тэрнтэй холбоотойгоор яг энэ охиныхон дур зураг сая бодогдлоо.
бие даалгаврын асуулт дууслаа. Одоо үндсэн ажилдаа. Ямар амар сэдвэр. За эхлэе. За ингээ. За бид яагаад ийм байдалд хүрчв? Та яг одоо мэржлийн судлаачдын хувьд байр суурь илэрхийл. Одоо юм ингээд дартагтаа тулна, ёроолдоо очно гэж байдаг бол одоо би залуу. Одоо миний амьдрал бидний эргэн тойрон ингээд энэ бол бүгд л мэдрэгдэж байна те. Тэгээ бид энэ ардчлал хөгжлөө нийгэм солигдлоо бол энэ чинь 35 6 жил болж идэг. За гэтэл чи ингээд өдөрт ингээд энэ шүүхтэр чинь бол гэр бүлээ цуслуулахын хуралдаан зөндөө болж байна. Ойролцоорны 10 гэдэг үсэн миний бодвол тэрнээс илүү өж могдоо зарим өдрөө. Тэгэхээр яагаад бид яг ийм нөхцөл байдалд очиж зүгээр та нар яг өөрсдөө гаргалгаа гэж хэлээж байна. Орон нутгийн гэр бүлийн төв дээр асуудлуудын дунд ядуу гэр бүл, салалт одоо ингээд нөгөө санхүүгийн хямрал бүх юмнуудыг нь хамт ингээд багаараа суралцаад тулсан. Тэгээд тэн дотор миний нэг ажигласан зүйл бол гэр бүлүүдэд сайн мэдлэгийг өгөх нь айгүй чухал байна гэж би бол харсан. Яг гэвэл бид нэр 7 хоногт нэг өдөр ингээд нээлттэй өдөр зарлаа. Тэр өдөр хинч ирсэн бүх хүмүүс сонсох боломжтой лекцүүдийг бид нэр тавьдаг байсан. Тэгээ тэрний үг гэвэл эрэгтэй эмэгтэй хоёр хүн тархины хувьд маш ялгаатай байдаг юм а. Бодолт нь, үр дүн нь, эцсийн харж байгаа зорилго нь хүртэл өөр байдаг юм а. Харин яаж хамтын ажиллагаа хийж сурах вэ гэдгийг бид нар зааж гисэн цагаас эхлээд эхнэр нөхрөөд хэрэлдэхтэй учраа олоод идэг болсон байхгүй. Яагаад тэгэхээр би чамаас болоод гэдэг хэрүүл хийдэг байсан бол би ууртай байна гэдэг хэрүүлтэй болсон байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бид нар ингээд жижиг зүйлээр ч гэсэн дагуулад ойлгохгүй байгаа зүйлүүдийг нь сургаад зааж өгöd явах нь хүмүүст гаргалгаа, гарц гаргаад. Ер нь хүн гэр бүл болохтой би нэг салчи гэж гэр бүл болдоггүй шүү дээ. Зовъё гэж гэр бүл болдоггүй. Сайхан гэр бүл бүтээ, сайхан амьдрий, хамгийн сайхныг бүтээе гэж босч байгаа. Энэ бол шинэ бүтээл байхгүй. Тэгээд тэр бүтээлийг чинь хийсэн загварчл хийсэн хүн байхгүй шүү дээ. Ганцхан бид нар жоохон засвар хийж зам зааж өгөх хэрэгцээ их харагддаг л гэж хэлмээр байна. Салхуу байх уу гэдэг нэг контент хийдэг байсан. Хүмүүс загтал бичээд өөрийнхөө амьдралын би яг салхуу болох уу гэдэг ирмэг дээрээсээ мэрэгжлүүнээс зөвлөгөө авъя гэж загтал бичээд тухайн нэвтрүүлэг дээр зөвлөгөө өгч ажилладаг байлаа. Хүмүүсийн хувьд амьдралаа яг ямар болгодог вэ гэхээр үзэл бодлын зөрчил, санхүүгийн асуудал, архины асуудал гэл маш олон зөрчлүүдээ шийдэж чадахгүй эцэстээ нөгөө зүрх сэтгэл гэдэг юм хөрцсөн. Тэгээ салхуу байх үдэрээ тулцсан явж идэг. Нөхцөл байдал, асуудал ямар байгаагаас шалтгаалаад тэр хосуудын амьдралд тусалж болох уу үгүй юу гэдэг энэ нэг нөхцөл байдал чинь өөрөө тухайн хүмүүсээс 100% хамаатай байдаг. Яагаад вэ гэхээр хосууд амьдралаа тартагтаа тулгачаад ирэхдээ нэг хоёр юм ярьж ирдэг л дээ. За нэг нь нэр хүндээ бодоод тавьчих. За нэр хүндээ бодох нь чухал. Хүн нэрээ тугас өдөө гэдэг. Нэр уурахаар ясуугар гэдэг. За хоёр дахь нь үр хүүхдээ бодоод тавьчих. Үр хүүхдүүдэд бодох нь ч гэсэн чухал. Үр хүүхдүүд бол аав ээжийнхээ амьдралыг насан туршид нь холбодог гүр мөн. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ ээж аавын халуун дулаан хайранд өсгөх үүрэгтэй хүүхдүүд өсгөх хэрэгтэй. Гэвч харамсалтай нь хосын харилцаа хүүхэд дээр нэр хүнд дээр тогтдог. Тийм нөхцөл байдал асуудлууд үүссэний дараа за үүнээс цааш зөвлөгөө аваад түрүүний нөгөө нэг би чамаас болоод гэдэг сэдвэнд би ууртай байна гэдэг нөгөө зөв харилцаа руу орж эхэллээ гэж бодоход тэнцэнээс эхлүүлээд одоо эхнэрээ хайрлахаар нөхрөө хайрлахаар үлдсэн үү? Сэтгэл гэдэг өөрөө байхгүй бол тэр амьдрал цаашаа явна гэхэд тун хэцүү байдаг. Тэгэхээр нөгөө нэг үнэхээр тогтмоор байгаа бол үнэхээр гэр бүлийн үн цэнтэйгээр эхлүүлмээр байгаа бол хин хинийхэн тэр сайхан эхэлсэн хайр сэтгэл, сайхан эхэлсэн амьдрал харилцаа энэ бүхэн рүү нулимх хэрэггүй. Өнөөдөр маш олон харилцаанууд муухай үгээр нурж байгаа. Үг гэдэг зүйл хизээч мартагдахгүй тэр сэтгэл бүр шигдээд шингээд орчдөг. Эннээс л нөгөө нэг муухай үгнээс сайхан харилцаа хийж эхлэхгүй. Тэгэл нөгөө нуралтууд байн явсаар эцэстээ тартагтаа тулсан сонголт руу очдөг. Тэгэхээр болж өгвөл өөрийнхөө амьдрал харилцаа энэ бүх нөхцөл байдлуудыг дөнгөж эхэлсэн тэр зөрчлөө шийдэж чадахгүй байгаа цаг үеэс эхлээд л нөгөө мэрэгжлийн хүнд хандаж асуудал зөрчлөө боддоор шийдвэрлэж явах нь өөрөө гол гарц гаргалгаа болчихдог. Гэрлэлт гэр бүл гэдэг бол бие даасан юм хутгуунууд байдаг. Гэрлэлт гэхээр зэрэг тэр чинь бүр нэр төвийн хүртэл хуульчлагдсан. Зорилго нь юу вэ? Гэр бүлийг бий болгоё. Дараа нь гэр бүл гэж юу вэ? Хамтын амьдралдаа эхнэр нөхөр тэдэнтэй хамт амьдарч байгаа тэр хүүхдүүд төрөл садангийн хүмүүсийг хэлнэ. Тэгэхээр зэрэг
тэнд яах вэ гэхээр зэрэг эхлээд хоёр хүний амьдралын асуудал бид нар хуулийнхаа хүрээнд аваад орохоор зарчмал ярьдаг л да. Чөлөөтэйгээр шийдсэн. Тэгэд дараа нь хамтын амьдралын явцад болох утгагүй асуудлууд гарлаа. Цуцлахтаа ч гэсэн энэ харилцааг дуусгахтаа ч гэсэн та хоёр сайн дураараа шийд. Энд чинь хөндлөнгийн нөлөө бол байхгүй шүү. Тэр бол чөлөөтэй сайн дурын хувийн асуудал. За яг энэ гэрэлтэнд байдаг энэ зарчмыг аваад үзэх юм бол амиа бод гэсэн нэг зарчим байгаад байгаа шиг байна. Тэ? Дараа нь нөгөө цуцлах асуудал гараад ирэхээр зэрэгэл маш олон үр дагавар бүхий асуудал гараад ирдэг. Шалтгаан нөхцөлийн шүүх тогтооно жишээлбэл бүр хуулиараа. Яагаад хэн нь буруутай? Оногдох хөрөнгийн хэмжээг багасгах тогтоож болно. Хэний асрамжинд хүүхдийг өгөх үү? Мэдээж ойлгомжтой гэрлэлт цуцлахад буруутай этгээдэд шалтгаан нь хэндээ байна? Тэнд хүүхдийг үлдээх үү гээл. Ийм үр дагавар бүхий эргэцэн үр дагавар бүхий асуудал гараад ирдэг. Тэгэхээр зэрэг одоо Монголд 2000 оны ихээр бол гэрлэлтийн тоо бол нэлээд өссөн шүү дээ. Энд чинь нөгөө залуу гэр бүлд мөнгө нь 500 мянган төгрөгийн тэтгэмж олгосон тоо холбогдуулаад. Дараа нь энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэгээ болсноос хойш хууль үйлчилж гиснээс хойш 6 жилийн дараа гэж ярьдаг. Бас гэрлэлт цуцлалт маш их нэмэгдсэн. Яагаад? Нөгөө мөнгөний төлөө хоёр оюутан очоод за хоёулаа нэг 500 тоо болчих л да тий. Ерөөсөө тийм байсан шүү. Тэгээд гэрлэлтийн цуцлалтын тоо ингээд бас нэмэгдээд энэ чинь хүн бүртгэлтэй гэрлэлтийн цуцлсан тоо 5000 төгрөг хүрчээсэн шүү дээ. Дараа нь шүүх шийддэг гэрлэлт цуцлах асуудал байна. Захиргааны байгууллага шийддэг асуудал байна. Шүүх шийддэг асуудал нь гэсэн нийт иргэний хэрэг дотор гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаа за нэг 10-аас 10.2% дундчтай болоод гараад ирсэн. Жишээлбэл дунджаар нэг 50,000 иргэний хэрэг шийдлээ гэж бодоход тэрний 5,000 нь яаж ийн зөвхөн гэр бүлийн холбогдолтой байх жишээтэй. Энэ дотроо гэрлэлт цуцлална гэдэг. Тэгэхээр энэ бол яаж ийм вөхөр яг хэлсэнчлэн үнэхэрийн одоо сэтгэл түгшээсэн гэрлэлт цуцлалт гэдэг асуудал. Гэр бүл одоо хоёр тийшээ болно гэдэг нь зөвхөн нөгөө хоёр хүний асуудал биш байхгүй. Эргээд нийгэмд тэр гэр бүлийн бусад гишүүдэд эд хөрөнгийн болоод эд хөрөнгийн бус сэтгэл санааны маш их дарамттай асуудлыг бий болгодог ийм үр дагавартай. Тэгэхээр ийм байгалах юм бол үнэхээр энэ нийгэм хөгжих. Гэр бүл анхан шатны нийгмийн анхан шатны нэг чинь ингээд докторг болоод ирэхээр зэрэг болсороо яахсан юм бэ? Анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгээд гэрэлтийн асуудлаа шийдсэн хууль тогтоомжоо одоо байнга л боловсронгуй болгож явах энэ зайлшгүй шаардлага гарч байна. Тийм. Нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжиж байгаа энэ шилжилт өөрөө гэр бүл салалтанд бас нөлөөлж байгаа нэг шалтгаан болж байна. Одоо төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засаг. Одоо тэр тухайн үеийн нийгмийн ойлголт нь өөрөө юу гэхээр бид хүүхдийг чи хүмүүжүүлээ, бид хүүхдийг чи хариуцъя гэдэг нэг юм байхгүй юу? Та урд хажлаа сая гэдэг тий. Бид нар хүүхдийг чи хариуцъя гэдэг ажил. Одоо энэ зах зээлийн нийгэм, арчсан нийгэм гэж яриад байгаа. Гэр бүл бие даахаас өөр арга байхгүй. Тийм төр өнөөдөр хариуцлага хүлээхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэний зөрүүнээс болоод одоогийн гэр бүлд өнөөдөр асуудал үүсэж байна. Тухайн байгууллагаас нь байрыг өгчдөг байлаа. Гэр бүлд нь. Одоо байрыг бүтээхийн тулд яах ёстой? Бид нэр хөдөлмөрлөх ёстой, ажил хийх ёстой, бизнес хийх хэрэгтэй болчихж байна. Тэхийн тулд цаггүй гэдэг нөгөө завгүй гэдэг яриач одоо эндээс эхэлж байгаа. Эндээс эхэлж байна гэсэн. Тэгэхээр одоо энэ гэр бүлүүдийн үндсэн гол зорилгыг ингээ хараад үзэх юм бол ерөөсөө л байртай болъё гэдэг зорилготой л залуучууд өнөөдөр нийгэмд их бий болсон. Нэг үгээр хэлбэл эдийн засаг мөнгөний асуудлаа шийдэхин тулд явж байгаа хүмүүс байгаад байна гэсэн үг байхгүй. Ар гэр бүлдээ тийм хүмүүс чи яаж санаа зовх вэ? Гол асуудлаа гол зорилгоо тийм болгочод байна гэсэн. Тийм учраас нөгөө гэр бүлийн харилцаа чинь өөрөө хоёр дахь асуудал болоо яваад байна гэсэн. Эндээс өөрөө салалт маш их нөлөөлж байна. За дээрэс нь эдийн засгийн асуудлаа шийдэхин тулд гадаад руу ажиллаж байна, хөдөлмөрлж байна, уул уурхаад ростроор ажиллаж байна, урт удаан хугацаанд ажиллаж гэж байна. Энэ өөрөө гэр бүл хосуудын харилцааг одоо салалтанд нөлөөлж байгаа хамгийн топ шалтгаанууд болж урьж байгаа юм. Яг хөө бид нар энэгчлийн онол гэж хэлдэг. Одоо юу гэдэг хосууд муудалсан ч бити тусдаа унтаад ядаж хамт унт тий. Хамт унтсан ч гэсэн би нэгэ мэдрэх мэдрэмжүүд шүргэлцэх мэдрэмжээр хамт явж байна
Гэтэл ростеруудаа ажиллажлаа шүү дээ 14 хоног. Би энийгээ мэдрэх мэдрэмжүүд багасж байна. Ойлголцлууд багасж байна. Хүндийрэл бий болж эхэлж байна. Энэ бүх зүйлээс үүдэлтэйгээр сүүлийн жилүүдийн одоо салалтын шалтгаануудын одоо топ шалтгаануудын нэг нь энэ болчиход байгаа. Эдийн засгийн асуудал болчихж байгаа гэсэн. Тийм. Тэгээ яг саяны яриаг бас үргэлжлүүлмээр санагдаж байна. Яг нөгөө энэ бие холдохоор сэтгэл холдно гэдэг үгийг нөгөө яг сэтгэл зүйтэйгээ холбоод ирэхээр үнэн байгаа байхгүй юу? Хол байхын хэрээр сэтгэл зүйн нөгөө мэдрэмжүүд тэ үүрэг хариуцлага бие бинийгээ нөхдөг ойлголтууд бүгдээрээ холдоод ирэхээр энэ хөнгүүгээр надад амьдрах боломж байна шүү дээ тэ. Би энэ хүнд байсан байгаагүй амьдрч чадчих шүү дээ. Тэгвэл заавал би энэ хүнтэй амьдрах шаардлага байна уу? Нэг хүний аашиг тисээд, авирын тисээд тэ нөгөө хүний хэрэгцээг нь хангаад ингээд амьдрах шаардлага байна уу? Гэдэг ойлголт хэзээ сүсэд байгаа юм гэхээр гэр бүл болоо 5 жилийн дараагаас үсэж байгаа. Энийг бид нар амьдралын мөчлөг гэж ярьдаг. Тэгэхээр яагаад гэж байгаа гэхээр хүүхд гарцсан. Хүүхд бол хөөхөн том болцсон. Одоо тэр хүүхд бие даагаад явж чадамжтай болж байна. Ээжэд нэг асуудал байхгүй болж байна. Нөхөрт ч гэсэн нэг асуудал байхгүй болж байна. Тэгвэл яах нь вэ? Хин аль хэл нь асуудал аваад явж чадамжтай болж байгаа юм чинь салчхад нэг тийм хэцүү ш. Тэр хоёр хүн хоорондоо зохицоод болохгүй байгаа зүйлийг зохицуулах гэж оролдох нэг тийм шаардлага байхгүй. Тэгэхээр зүгээр салчих нь илүү амар. Хин өөр өөртөөгөөрөө одоо бүтээсэн зүйлтэй байна уу байна, дурсамж байна уу байна, үүрэгтэй болсон. Одоо энийг бол ганцаараа амьдрахад тийм асуудал биш болчлаа гэдэг нэг юм одоо тий санхүүгийн байдалтай холбоотой ч байна, сэтгэл санаатай холбоотой ч байна. Олон зүйлүүдээр гараад ирж байгаа. Яг энэ үеийг давчвал гэр бүл дахиад цаашаага 10 жил 20 жил амьдрах боломжтой гэдэг судалгаа байдаг. Тэгэхээр яг энэ эхний 5 жилийн амьдрал бол гэр бүлүүдэд маш их сорилтын жилээдэг. Энэ жилүүдийг давж гараагүй гэр бүлүүд маань ер нь ингээд цаашдаа дахиад хүнтэй суугч байсан, өөр гэр бүлүүдийг цохиогч байсан боломж ер нь байдгүй маа гэдэг судалгаа гарсан. Гэр бүлийн харилцаа насаараа ийм параллел байх хэвээр. Бие бинийгээ дэмждэг, урамшуулдаг, хайрладаг, халамжилдаг, хүндэлдэг, бие биедээ өөрийгөө зөвөр нээлттэйгээр илэрхийлдэг ийм харилцаа байх хэвээр. За тэгтэл нөгөө нэг зөрчлөө шийдэж чадахгүй дээрээс нь давхарлаж явснаа нөгөө параллел байх хэвээр харилцаа чинь далийчдаг. За энэ гэснээр он удаан жил явах тусам нөгөө нэг хөндийн хүйтэн байдал харилцаанд нь бий болж улмаар бие биенийгээ үзэн ядаж бие биедээ хайраар бус хүчирхийллээр хандахад хүрдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг аль болох хумж хайртай хүмүүстэй хамгийн санаараа ханддаг байх нь чухал шүү. Байдлыг хэдүүлээ ярьлаа. Ийм байна л да. Тэгвэл салалтын чухам яг юу хүргээд байгаа юм те? Хэн эхэлж одоо тэр санаач нь гаргаад байгаа гэдэг дээр ярил л да хэдүүлээ. Сая баяцлан судлаач хэлж чинь ер нь бол эрчүүдэд одоо тийм буруу хандлага байдаг те. За Солонгост 3 сарын ажлын визээр байдаг юм уу? 14 хоног ростер уургаад ажилладаг юм уу те? За эсвэл ер нь ингээд нэг ергээд нь харахаар ингээд нэг эрчүүд нэг ар гэртээ нэг анхаарал халамж тавьдаггүй, хаарддаг, архиудаг, хүчирхийлдэг те. Их л олон юм ярих байх л та. Би зүгээр нэг юм ажигласан зүгээр та тавтай уулзахаас өмнө эмэгтэйчүүдийн холбоотой. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо ингээд гар утсаа ингээд асаагаал харахаар ерөөсөө юм мэддэхгүй коуч, ментор, агентууд байна л та. Ялангуяа энэ хүний сэтгэл зөвлөгөө өгдөг л гэх гэр бүл төлөвлөлтөнд холбоотой л ерөөсөө чи баг тийм хүнтэй танилцаа одоо амьдрал сууд хүүхдийн гарах гэсэн нэг тийм зөвлөгөөнөж яваад байна л та. Тэгээд энэ эмэгтэйчүүдийн тийм зөвлөгөө авахаас гадна би ер нь одоо нас залуу, царай зүс одоо ийм байхад энэнийг харамыг одоо би хараад ингээд хүлээгээд ингээд залуу насаа өнгөрөх хэрэг байна. Би бол одоо ингээд нүрээ будаад эсвэл нэг инфлюенсер болчих юм бол би өөрөө чадчихсан байж тээ. Эмэгтэйчүүд ер нь би чадна. Independent woman гэдэг шиг тээ. Энэ эр хөнгүүгээр ер нь одоо амьд чадна гэсэн нэг юм үйлцэл энэ нийгэмд гараад ирлээ. Тэгэхээр эн чинь нөгөө хажуудах ирээ голж хамалж ийн л та. Тэр энэ дээр та ямар бодолтой. Тэгээ ер нь бол яг зөвхөн феминист үзэл ерөөдөө сүүлийн жилүүд жоохон хүчтэй нөлөөлж байна. Тэр чиглэл рүү эмэгтэйчүүд маань нэлээд орж байна гэсэн үг. Ирчүүдгүй ерөөдөө амьдарч чадах тэр үзэл санааг л бие даасан хэлбэрийг феминизм гэж ерөөдөө тодорхойлоод байна. Тэгэхээр ирчүүдээ үгүйсгэх тусам, буруутгах тусам өөрөө эргээд давхар нөгөө ирчүүдийн сэтгэл зүйд асуудал өнөдөр үүсээд байна. Маш олон зүйлийг бид нар ярьж болно л да. Нэг талаар бас аргагүй баг. Одоо чинь 90-ад оны үед дээд боловсрол эзэмшиж хүмүүсийн 76% жишээ нь эмэгтэйчүүд л байгаад байгаа байхгүй юу? 24% нь одоо эрэгтэйчүүд байгаад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө гэр бүлийн харилцаанд чинь бас боловсролын төвшин чинь бас өөрөө нөлөөлж эхэлдэг. Хитрхи боловсролтой гэдэг нөгөө өөрийгөө харцсан эмэгтэй чинь эр нөхрөө хүндлэлийн хувьд ямар байх вэ гэдэг асуудал. Тэгэхээр боловсролын төвшин өндөр байх тусмаа бас яаж юм гэхээр орлогын төвшин бас нэмэгдэж эхэлж байна гэсэн. Одоо нөгөө ажиллах, хөдөлмөрлөх, амжиргааны төвшин нэмэгдэж эхэлж байна гэсэн үг. Энэ байдлаасаа эргээд эрэгтэй хүнийг үнэлэх хөндлөмжүүд өнөөдөр багасж байгаа тэр хандлагууд өнөөдөр нийгэмд бас байгаад байна. Тэгээд дээрэс нь өөрөө нийгэмд өөрөө ямар одоо үзэл сурталууд их яваад байна гэхээр
Ер нь бол нэг эмэгтэйчүүдийн талаар өргөж өгсөн, дэмжсэн, эрэгтэйчүүдийг жоохон буруу шаасан. Одоо залуучуудын илгээр бол нэг доош нь хийсэн гэх үү. Иймэрхүү мессежүүд нийгэмд бас их яваад байгаа. Та бас холбоотой бас байна. Гэр хүүснтэй байсан байгаагүй те. Тийм байсан байгаагүй гэсэн. А дээрэс нь манай ирчүүд бас өөртөө ихтгэлтэй байдал, санаачлагтай байдал, итгэвтэй, зүтгэлтэй байдал нь бас жоохон тааруу бас байгаад байна. Энэ одоо бид нар эдрийн эсрэг юмд жоохон хариуцлагатай хандчмаар байгаа байхгүй манай ирчүүд маань. Тэх тусам эрэгтэйчүүдийг үнэл хүнлэмжүүд өөрөө дээшилж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлагатай бай, санаачлагтай, итгэвтэй, зориг тэмүүлэлтэй бай гэж бодхоос илүү сэтгэл зүйн асуудалтайгаа нүүр тулаад ирэхлээр манай ирчүүд энэ том алдаа өнөөдөр юу байна гэхээр донтох юмгүй үз. Алкогол тий. Одоо чинь одоо покер гар утсаар одоо тоглоом тоглох. Одоо үгүй мөрөөтэй тоглоомоо тоглох. Иймэрхүү юм донтолтын хэлбэрүүд дээр эрэгтэйчүүд нь бас голдуу бас байгаад. Тийм учраас ирчүүдийг бас нэг талаар үгүйсгээд байгаа хандлага чинь бас бидэртэй ч холбоотой асуудал бас байгаад шүү. Бид нар сэтгэл зүгээ удирдах чадахгүй. Тийм шүү. Гэр бүл дэх хосуудын хин хинийх нь хийх ёстой үндсэн 4 үүрэг байдаг л та. За нэгдүгээрт хайрлах үүрэг. Хин хинийгээ хайрлах үүрэгтэй. Тэгхчил гэр бүл болдог. За хоёрдугаарт хамгаалах үүрэг. За гуравдугаарт тэжээнд итгэх үүрэг. Дөрөвт хамтран оролцох үүрэг. За энэ чэнэс одоо нэг гэр бүл дээр аваад нэг гэр бүлийн кейс дээр ингээл тунгаагаал ингээл ярьж яхад за тэр гэр бүлдэх тэр 4 үүргийн нөхөр хэдийг нь биелүүлж ийн, эхнэр хэдийг нь биелүүлж ийн гэхэд нөхөр ганцхан үүрэг дээр л байж байгаа байхгүй. Би мөнгө олж ирээд л болоо. Энэ бол эмэгтэй хүний ажил. Энийг чийл хийх ёстой. За үлдсэн нөгөө нэг хамтран оролцох үүрэг нь байхгүй. Тэжээнд итгэх үүргээл биелүүлсэн. За бусад 3 үүрэг нь байхгүй. Ийм нөхцөлд нөгөө нэг эмэгтэйчүүд чинь бүх юмыг нэг талтаа бас чадаад байгаа байхгүй. Чадахгүй биш, чадаад байгаа. Хүүхдийнхаа бүх юмыг хийж гин, гэр орныхоо бүх юмыг хийж гин. За тэгэл нөхрөөрөө хамгаалуулах нь битгийхэл нөхөртөө доромжлуулаад, нөхөртөө зодуулаад тэгсэн мөртлөөсөө өөр хүүхдүүдэд бодоод дэвчээд өөрийгөө хаяад ингэ явж байгаа эмэгтэйчүүд байгаа. Тэгээ нөгөө талтаа нөгөө түрүү хэлсэнчлэн эрчүүд маань ингээд нэг тийм өөр төвшөнд очих шаардлагатай байгаа байхгүй. Боловсрол мэдлэгээрээ заах бид нар хоцорсон байжээ тэгвэл өнөө цагт бид нар техник, технологи хамаг юм хөгжиж байхад бид нар ч гэсэн хөгжих хэрэгтэй шүү дээ. Хөгжихийн тулд би яах вэ гэдэг энэ нэрлийн агуулгыг л хийдэг байхгүй. 4 жил төгссөн юм уу? Эсвэл өөрийнхөө байгаа байдал тансан. За ингээл болоо үнээс цааш газар өгөө гэдэг шиг иймэрхүү ханамжтай байгаад байгаа нь шүүмжлэлийг дагуулад байгаа байхгүй. Үнэхээр зөвлөгөө аваад өөрчлөгдөөд харилцаа сайжирж байгаа хосуудыг харахад эр хүнийг хичээл зүтгэл гаргаж байгаа тэр харилцаа дорхноос сэргэж байгаа байхгүй. Эхнэр өөчилж байгаа юм. Эхнэр эргээд идгэрч байгаа юм. Тэр гэр бүлийн харилцаа эрүүл болж байгаа. Гидэж байгаа нөхцөлд за чи ингэж гидэж байгаа бол гээд цаашаа нөгөө нэг салалт гэдэг хаалгыг татхад хүрэж байгаа. Тэгэхээр үнэхээр нөгөө нэг гендээч бий, гондооч бий гэдэг шиг эмэгтэйчүүдэд ч асуудал бий, эрэгтэйчүүдэд ч асуудал бий. Гэхдээ тэр асуудлын үр дагаварт хаана ойлголцоод хинтэйгээ зөв зөвхөстэй харилцаа үүсгэхийн тулд би яаж хөгжих юм бэ гэдгийг л хийн бодох ёстой байхгүй. Тэгээ нэг ялангуяа одоо эмэгтэйчүүдийн хувьд төрөгддөг хамгийн гол зүйл эмэгтэйчүүд хамгийн их салъя гэж хэлдэг, болиё гэж хэлдэг. Эрэгтэйчүүд тэр оргийн тэгж хэлэхгүй. Тэсэл дугаал яваад. За яагаад ингэж хэлээд байгааг нөгөө нэг уурлаад байгаа эхнэрүүдийг ард яагаад уурсныг нь ойлгохгүй нөхрүүд байж идэг, эрчүүд байдаг гэд яриад идэг шүү дээ. Яг тийм. Яагаад гэхээр нөгөө эхнэртэй ярилцахгүй байгаа учраас тэр хүний дотор юу болоод байгааг ойлгохгүй. Нөхрийнхэн дотор юу болоод тийм хүмүүсэд байгаа мэдэхгүй. Тинчэнээс нөгөө харилцаа нэвтрэхгүй байгаа учраас тийм зөрчилтэй харилцаа байсаар байгаа юм л та. Та юу гэж бодож байна? Тэгээд ер нь гээд харилцааны хамгийн ихний хэсэг нь үг шүү дээ тий. Тийм учраас гэр бүл дотор үгийн харилцааг засварлах нь эргээд нөгөө нөхрийг байрандаа тавих тий, үн цэнтэй болгох. Эхнэр ч гэсэн тэр хүнийг одоо чин сэтгэлээсээ хайрлаж байгаа нөхцөл байдлаараа бас үгээ үннээр илэрхийлэх нь тэр гэр бүлд эрэгтэй хүн үнэхээр үн цэнтэй штэ гэдэг тэр үн цэнийг илүү их босгож гин гэж би бол харсан. Тэгээд яг нэг гэр бүлийн тохиолдол гэхэд нөхөр нь бол амар хараал хэлдэг хүн байсан байгаа. Эхнэр нь болохоор тэр нөхцөлд ерөөсө төвчиж чадахгүй би ингээд салмаар байна гэдэг үгийн дотор явж байгаад тэгээ ярилцлагын дотроос би энэ үгийн төвчихгүй байгаа гэдгийг харсан байхгүй. Эхнэр юу хийдэг вэ гэхээр ер нь л үгээр хүчрхийлэл хийдэг хүн гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр үгэн дотор харилцаа эхэлж байгаа учраас энэ харилцаагаа засварлаж гисэн цагаас эхлээл нөхрийг бас хүндэтгэх, эхнэр нь бас үгээ барих одоо тий үгээ өөрийнхөө хэлэх гээд байгаа үгийг 3 удаа хэмжиж жагаад
нэг л удаа хэлдэг тэр зарчмыг барьж эхэлснээс болоод ингээ өөрчлөлт гарч болж байгаа. Тэгээ бид нэр ганцхан эмэгтэйчүүд байгаад амьдрал босхгүй шүү дээ. Бид нар бол нөхөргүйгээр гэр бүлийг яаж бүтэн гэж бодох вэ? Хүүхдүүдтэй бид нар аавын дүр төрхийг яаж мэдүүлэх вэ те? Ямар ч муу хүүхэд байсан асрамжийн газрууд дээр очиод туслахад тэр муу муухай гэж байгаа аавын төсөөлж байгаа зүрх хүүхдүүдэд үнэхээр төсөөлшгүй гоёор боддог штэ. Тэгэхээр бид нар бол ерөөсөө эмэгтэйчүүд ингээд чадж байгаа, болж байгаа гэдэг тэр үзлийг хаанаас гарч ирсэн бэ гэдгийг харуул надад нэг одоо түүхийн хүн хэлж өгчээсэн. 20 хэдэн онд одоо эмэгтэйчүүд маш их дарангуйлагжсэн. Тэгээ тэрийг бид нэр зогсоохын тулд тэр үед эмэгтэйчүүдийг тэ одоо Мартин 8-аар ингээд эрх чөлөөтэй байх ёстой гэд энэ бодол санааг өгсөн. Тэгээ тэрний явсаар байгаад одоо бол хэдийгээр бид нар эмэгтэйчүүд тэгш эрхтэй байгаагаа мэдэрдэг ч гэсэн тэрийгэ бүр ингээд илүү хүчтэйгээр ашиглах гээд байна гэсэн нэг юм харагдаж байгаа. Тэгээд аль аль нь 50-50% тал харилцаагаар босгогдсон доо гэж бодож байна. Миний бодол бол бид тэр одоо 20 жил болж байхад бол мэдээж гэр бүлд бол залуу гэр бүл тэр тусмаа хэрүүл маргаа өчнөөс гардаг байсан. Тэгээ энэ бүгдийг бол аль нь ер нь буултаар хин нэгнийхээ уучлалаар л дэвчиж одоо ингэж гарах нь зүй болов уу гэж бодож байна л да. Тэгэхээр мэдээж одоо аав хүн ямар байх вэ? Ирээд одоо шил ихнэрээ хүүхдүүдэд зодоод байхад эргээд тэр хүүхэд ирээдүйд Монгол улсын иргэн болоод дахиад хүнтэй сухад аав нь ингэдэг байсан юм чи. Ингээд эн чинь ер нь ингээд яг яс махнасаа багасаа ийм зүйлийг үр хүүхдэд суулгаж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол одоо залуу гэр бүл дээрхэд мэдээж маргаан байна миний дүүнэр. Хоорондоо янз бүрийн ам мөрөөсөн тохиолдолд бүх зүйлийг ивээр уучлалаар төрүүлж уучлахгүйсэн л хожд юм шүү гэж хэлмээр байна. Гэр бүл хосын харилцаа аливаа асуудал нь ерөнхийдөө бол харилцан ижил тэмцүү байдаг гэдэг одоо судалгаа байгаа. Одоо хинээсэж болдгоо те эрэгтэй тал нь буруу зүйл хийгээд эмэгтэй тал нь буруу зүйл хийгээд энэ хоёрын хосын харилцаа бүрдгүүлчлээ гэдэг юм байхгүй гэж үздэг байхгүй юу? Яг адилхан юм хоёр нэг гэрт амьдарч байгаа бол тэр хоёр дунд нь үүсэж байгаа асуудал бол нэгээс нөгөө нь ургаатай холбоотой байж байгаа юм аа гэдэг ийм дүгнэлтүүд байдаг. Яг хоо мэдээч хэрэг одоо тэнд хүчирхийлэл байдаг ч юм уу тий араар тавилтын асуудал байдаг бол нэг өөр хэлбэр. Ер нь харилцаан дээр бол энэ ижил тэнцүү байр суурьтай явагдаж байгаа. Тэгэхээр хин нэг нь одоо юу гэдгийг давмгай байдал гаргаад хин нэг нь сул дорой байгаа байдлаасаа болоод энэ тийм гэр бүлийн одоо асуудал үүсэж байгаа гэдэг юм бол байхгүй гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэ харилцан ойлголцол гэдэг зүйл дээр түрүүн яриад байгаачлан ер нь бол боловсрал айгуу чухал байгаа. Тэгээд энэ боловсролыг олоход чинь ядаж хүний ярьж байгаа зүйлийг зөвөр хүлээж авч чадах гэдэг айгуу чухал. Одоо ингээд нөгөө сошиал орчинд явагдаж байна. Нэг хүн нэг юмыг зөвөр хэлсэн байхад доор нь буруугаар хүлээгээд авдаг хүмүүс зөндөө байж байдаг. Гэх мэтчлэн нөгөө үг гэдэг чинь 10 үзүүртэй тий. Тэр 10 үзүүрийг хүн яаж хүлээж авч байгаа гэдэг нь тухайн хүний сэтгэхүйн чадамжаас шалтгаалж идэг. Хүн ямар сэтгэхүйн чадамжтай, ямар ойлголт төвшөнтэй, ямар ухамсартай байна гэдэгс шалтгаалаад эерэг үгийг сөрөг болгоно, сөрөг үгийг эерэг болгоно. Тэгэхээр энэ бол хүний ухамсар одоо төлөвшөлтэй бас холбоотой явагдаж байгаа. Тэгэхээр энэ нөгөө гэр бүл гэдэг маань үг гэдэг дээр бид нар одоо ингээд ярилцаад байгаа аль альнаасаа нөгөө харилцааны асуудлууд маань явагдана. Тэрнийг хүлээж авах гэдэг чинь дагаад нөгөө боловсрал нь явагдана. Тэгэхээр нөгөө бие бинийгээ хүлээж авахтаа, яриахтаа, хүртэж хүлээж авахтаа эерэг зөв мессежийг зөвөр илэрхийлэх, нөгөө талаасаа зөвөр хүлээж авах гэдэг ийм ойлголтууд явагдана гэж хэлдэг. За тэгээд яг сэтгэл зүйн талаас нь аваад үзэх юм бол галцаагүй харилцааны л асуудал яриад. Тэгэхээр энэ харилцаанд нөгөө ихнэр нөхрөө чинь 50-50% байна гэдэг сайн хин алтан тайллаа. Ялгаагүй. Эрх зүйн талаасаа бол гэрэлтийн харилцаанд эрхтэйгч оролцох хэрэгтэй. За тэгээд асууж байгаа асуулт бол хинэн салах асуудлыг тавиад идэм бэ гэдэг асуулт. Сайн хөндлөө ч дээ. Ингэхээр зэрэг тэр харилцаанд хиний эрх ашиг нь хөндөгдөд байгаа юм. Хохироод байгаа юм. Тэр хүн л би болио гэдэг юм асуудал төрүүлж. Тий, төрүүлж. Энэ нь бол нөгөө үндсэн хуулийг мэдүүлэх хэрэг гэж ярьдаг бид нар. Өнөө хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолд хөнцөгдсөн хэн боловч шүүхэд мэдүүлэх хэрэгтэй. За тэгээд иргэний хэрэг шүүхтийн шийдвэрлэх тухай хууль. Чиний гэрэлтийн харилцаанд эрх ашиг чинь ямар нэгэн хэлбэрээр хөндөгдөөл ирэх юм бол чи мэдүүлэх хэрэгтэй шүү. Эрхийг чинь хамгаална шүү. За тэнд эрхтэй эмэгтэй хүүсийн хувьд бол эрхтэгч байна. За энэ дээр бол маш их алдаа гардаг. Яг энэ алдааны үндсийг сая хэлэлцлээ. Тэр нь хүнд байдг вөхөр ихэнх тохиолдолд
нөгөө нөхөрт байна гэдэг юм хүндэд нь шүү дээ. А энэ ч нөгөө бидний зан заншилтай бас холбоотой юм гэж миний хувьд боддог. Яагаад уламжлал тий өнөө өрхийн тэргүнээ хүндэлдэг, эрэгтэй хүнээ хүндүүлдэг. А гэтэл тэр чин ямар одоо нийгэмд бид нар тийм байсан тий ан авч орон гэрээ тижээдэг, улс орноо хамгаалж цэрэг дайнд явдаг. Тэр эр хүнийг бид нар хүндэлдэг үе байлаа шүү дээ. Одоо нэгэнтээ тэр амьдралын нөхцөл, тэр нийгмийн нөхцөл байхгүй болсон юм чинь яах ёстой юм? Гэр бүлдээ тавих анхаарал халамж нь бол эмэгтэйчүүдтэйгээ авидлал байх ёстой. Гэтэл хэлж гин. Үнэхээр эрэгтэйчүүд одоо ирж байгаа зөвлөгөө авч байгаа тий шүүхээр шийдвэрлэж байгаа хэрэг маргааны хувьд ч гэсэн аваад үзэхээр зэрэг. За ер нь бол дийлэнх тохиолдолд хилдэг. Эрэгтэй хүмүүс хүүхдүүд бол гологдоод байдаг. Яаж байгаа? Амьдралыг үзэх үзэл сая хэллээ. Асуудал тулгарлаа. Нөгөө арх. Нөгөө мансуурах хойц. Нөгөө цагийг өөр байдлаар өнгөрөөх асуудал. Би тэр өөрийнхөө алдаанаас яаж гарах вэ гэдэг асуудал. Нэг талдаа тэр эрэгтэй хүнд ёстой өөрийнх нь нөгөө ноён нуруу гэдэг юмтай холбоотой болчихж. Нөгөө талдаа эмэгтэйчүүдийн асуудал бас биш шүү дээ. Тэр хүн амьдралд зөв алхам хийхэд ямар үгээр урамшуулах юм? Тийм ээ? Халамжлах үүрэгтэй, хайрлах үүрэгтэй, тийм үү? За тэгээд гэр бүлээ төлөвлөх үүрэгтэй. Бие биеийг хичүрхийлэхгүй байх үүрэгтэй. Энэ бол гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлээр тодорхойлоод өгсөн үүргийн асуудал шүү дээ. Энийг биелүүлэхэд нөхөртөө яаж туслах юм? Тэ? За энэ ерөөсөө сургууль төгсөөгүй. Яаж ижээгээ чамайг одоо санхүү эдийн засгийн дээд сургуульд оруулъя хоёлаа. Чи нэг эдийн засаг сайхан эдийн засагч болж байгаа. За би ёстой чадахгүй шүү тэр энэ чи явж чадахгүй. Тэгжээсэнд орвол зүгээр гэртээ хүүхдээ харж яасан дээр. За ингээд ерөөсөө хөдөлтгөө. Жишээлбэл. Тэгэхэд явж эцсийн үр дүндээ яадаг вэхээр эмэгтэй, эхнэр, эрэгтэй нөхөр аль алинд л тэр таар тохирохгүй байх үндэс суурь нь аль алинд л тодорхой хувь хэмжээгээр байждаг. Тэрнээс болов яаж гэнэ ийм одоо гэрлэл цуцлах, салах гэдэг тийм л асуудалд ороод байгаа шүү дээ. Болчихоо. Яг эмч хүний хувьд юу хэлж өгмөр байгаа гэхээр эрэгтэй хүний тарих бол ямарваа нэгэн асуудлыг хүлээж авахдаа мэдрэлийн эсүүд нь их олон байдаг. Тийм учраас асуудал дотор эмэгтэй хүн бол нөгөө холбогч буюу цагаан эдийн хэмжээ их байдаг учраас сэтгэл хөдлөл, мэдрэмж их өндөртэй. Тэгэхээр эмэгтэй хүмүүс стрессээ яаж гаргадаг вэ гэхээр маш их үг болгож, маш их юм ачаа стресс болгож өгөхөд эрэгтэй хүн тэрийг Йелийн их сургуулийн судалгаа байна л да. 30 ийм хүмүүс дээр хийсэн судалгаа хийхэд эрэгтэй хүмүүс дээр болохоор донтолт болж илэрдэг. Стрессээ илэрхийлж байгаа нь донтолт. Тэгэхээр энэ болохоор ерөөсөө л бидний анхдагч харилцааны хүүсийн онцлог. Тэгээ бид нар харахтаа эрэгтэй хүн архиудаг гэж хараад байгаа байхгүй. А гэтэл эмэгтэй хүн стрессддэг гэж ерөөсөө харддаггүй л байхгүй. Хоёулаа ижилхэн асуудал дотор явж байгаа. Хоёулаа энэ амьдрал руу урагшаа явж байгаа. Ил харагдж байгаа л архины асуудал харагдаад, ил харагдж байгаа л уналтууд харагдаад байгаа болохоос аль аль нь л амьдралаа босгохгүй явж байгаа. Харин энийг жоохон хөнгөн аргачлалаар гэдэг юм уу да би биний ойлгож давхыг л зааж өгмөр санагддаг миний хувьд. Улам яраа. За жишээ нь одоо шүүхт өргөдлөө өгч байгаа хүмүүсийн дийлэнх хувь за яг тоо статистикийг албан ёсоор хэлээд яг дийлэнх хувь эмэгтэйчүүд байна. Төрүүлж алхам хийж байгаа. А ингээд төрүүлж алхам хийж байгааг эмэгтэйчүүдгээ харчингууд надад хайргүй болсон шууд 100% салах гад байна гэж нөхрүүлээж авдаг. А гэтэл тэр салах гад байгаа эмэгтэйчүүдийн дотроо 70-80% нь салах зорилго агуулаагүй байдаг. Айлах зорилго. Ямар зорилготой байдаг вэ гэхээр нөхрөө буулгаж авах, ухааруулах, зочоох, мессеж илгээх, тэ өөрчлөгдөөсөө гэдэг горилго тээсэн үүднээс эмэгтэйчүүд ихэвчлэн дандаа төрүүлж алхам байдаг. А гэтэл эрэгтэйчүүд өргөдөл өгж байгаа тохиолдолд 100 шууд 100 салах зорилготой байдаг. Ялгаа нь энэ. Ялгаа. За юу хөө та хэд ч нөгөө яг хийдэг ажлаасаа болоод их ярьдаг усуд биш үү те. Жохон нөгөө аргамаг хөдөлүүдийг бас тийм ээ. Жохон татаж зогсоож явах та хэд маань ингээд яг нөгөө нэг нь ярих юм бол өөрөөс нөгөө хэдтэй бас жохон өвөхгүй л явчих гээд шүү. За ингээ дараагийн сэдв рүү оръё. Энэ салтын нэг шалтгааныг зөвөр нэг зарим нэг мэргэжлийн усуд ингэж ярих юм. Гэрэлтийн гэрээ гэдгийг анханасаа хийдгүүтэй холбоотой. За ингэж ярил л да. Эрэгтэй эмэгтэй хоёр хоёулаа нэг аялалж явах гээд нэг автомашинтай А цагаас Б цаг руу явж байна. Замын дунд бороо шороо орон тэ халдиргаа гулгаа үүсэн дугуй хагар машин эвдэрнэ. За тэр энэ хоёр ч хоорондоос хаана
унтахуу хөвдөхүү зөндөөлийн болно те. А гэтэл яг тэр нөө анханасаа гэрэлтийгээ тэр гэрээний дагуу хэн ямар үүрэг хариуцлага хүлээх гэдэг талаар тодорхой заагаагүй байдаг учраас энэ магадгүй салалт ийм өнөөдрийн хэмжээнд хүрсэн гэж ярьж байгаа. Нэг кейс сая 9-р сард та бүхэн мэдж байгаа. Энэ оны 6-р сарын сүүлээр Жемол худалдааны төвд нэгэн эмэгтэй нөхрийнхээ гарт он цэцгээ байдлаар юмсаа алдсан. За энэ бол баг энэ хоёр амьдраад 20 жил болсон гэж ойлгосон. Том нь баг 18 хүрээд иргэний өмнөлгөө авчихсан. Дахиад ч бас 2-3 хүүхдээ хувь заа яригдчихэж байгаа. Тэнгүүт яг хоо энэ хэрэг ингээд шүүгээр шийдэгдээд нөхөр ял аваад сүүлд бас нэг дав заалтсан сураг байлаа. За тэр дараагийн асуудал. Энэ дэр би асуух гээд нэхлээр яагаад манад одоо ингээд энэ ялангуяа энэ 2000 оноос хойш төрсэн залуучууд бас энийг мэдхгүй л ахал та энэ гэрэлтийн гэрээг их зүйлийг одоо бид хийж болохгүй гэн. Заавал гэр бүлийн хуулийг хүлээх ёстой юм уу те? Анханасаа нөгөө тоглоомын дүр маань тодорхой биш учраас одоо нөхцөл байдлыг ийм шатанд очичоод байна уу гэж би та тавс асуух гэдэг. Гэрлэлтийн гэрээний хувьд яг гоо гэрэлтийн гэрээгээд нэг юм байдаг. Гэхдээ яг шүүхийн өмнө очих юм бол хууль зөнгөөлөгч манаас хэлэх баг. Яг шүүхийн өмнө очих юм бол тэр маань бас хүчин төгөлдөр бус. Яг хэрэгждэггүй тийм нөхцөл байдалтай. Яг гоо үндсэн агуулга утгаар нь харах юм бол би яг ямар эрхтэй, ямар үүрэгтэй вэ? Би яг юуг хийж болох уу, юуг хийж болохгүй вэ? Бидний хамтын зорилго юу ах уу гэл тэн дээр тусгагдах эрх үүрэг бүхий нөхцөл байдлууд, хэл хязгааргууд гэл бүх юмыг тэнцээ өгөн тусгаад тэр харилцааг бүр ингээд албан ёсны хууль журмын дагуу эхлүүлнэ гэдэг бол өөрөө чухал. Гэвч энэ нөхцөл байдлыг одоо орчин үеийн залуучууд юу гэж харж гин, юу гэж ойлгож гин гэхээр за тэр гэрэлтийн гэрэмэрээ яах уу? За тэрвтэй хэл хорим найраар яах уу? Тэрвтэй хэл тэр бэр гуйх муух энэ бүхэн чинь хоцрогдсон гэдэг энэ хандлага руу явцсан. За баг гэрлэх нөхцөл байдал за гэрэлсэн ч гэсэн хүүхдтэй болох олон хүүхдүүд төрөл хүүхдийн тоо гээл гэр бүлдэх асуудал чинь бодлогын хүрээнд, хууль эрх зүйн хүрээнд ингээл ороо босгоо байгаа. Тэгээ ямар нэгэн нөхцөл байдал бид нөгөө нэг ухамсарлах ёстой хамгийн чухал зүйл би үнэхээр буцшгүй, эргэшгүй ийм харилцааг эхлүүлэх гэж байгаа шүү. Нэг эхлүүлчих юм бол би үхэл хүртлээ үүнийг би ингээд үхлийг давах хүртэл би энийг ингээд авч явах ийм чухал ачаа өөрөг хариуцлагыг хүлээх гэж байгаа шүү гэдгийг ухамсарлуулах үүднээс л энэ нөхцөл байдлыг яриад байгаа. Тэгээд ямар ч нөхцөл байдал, ямар ч амьдралын хэв загвар, ямар ч хүмүүжил, зан чанар, сэтгэл зүйн асуудалтай байсан гэсэн өнөөдөр нөгөө би яг юу руу орж байгаа билээ гэдгээ ухамсарлах нь л орчин цагийн залуучуудын хувьд их чухал болчиход байгаа юм л да. Ямар ч ухамсаргүйгээр за гэрэлтэй батлуулахад тэр нэг хэдийн шинжилгээ хэрэгтэй байдгийн гэсэн магадгүй таньдаг эмчээрээ тэр юуг гэсэн бичгийг хийлгээд тэгэл бушуухан батлуулдгаас өксүүлэл ингээд энэ чинь ухамсаргүй хандаад байгаа байхгүй. Энийний үндсэн мөн чанар, утга агуулга за тэгэл амьдралын мөчлгүүд байгаа штэ. Эхний 3 жил сайхан байна. Зөрчилтэй дорны дэнгэрт дутааман нарсан он жил өдрөө очино. За тэгэл нөхцөл байдал өөр болно. Одоо салж байгаа хосуудыг амьдэрсэн жилээр нь харах юм бол 10 жил болоод салж байгаа хосууд дийлэн хувийг эзэлж байгаа. Тэгэхээр эн чинь юу гэлтэж ийн гэхээр 10 жил нөгөө нэг амьдралынхаа асуудлыг шийдэж чадаагүй, дэвтсэн, тэр нь бүр дартагтаа тулцсан. Тийм учраас энэ нөхцөл байдлыг нөгөө нэг ухамсартайгаар эхлүүлэх нь өөрөө жухлаа гэдгийг л яриад байгаа. Залуучууд гэрлэлтийн гэрээ байгуулснаар ирээдүйд үүсэх хожимын эрхшиг хамгаалах ийм л чухал ач холбогдолтой. Тухайлбал байнга архи уул, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэл, үр хөвгтөд тэжээнд итгэхгүй хайж явуул гэх мэтлэнгийн одоо амьдралд олон зүйлүүд тохиолдог. Энэ бүх зүйлүүдийг одоо гаргуулахгүй төлөө хэрвээ гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заах хэрэгтэй байхгүй. Хиний буруутай үйл ажиллагааны улмаас хин хохиров, хохирсон иргэдэд илүү хөрөнгийг хуваанал гэсэн зохицуулт байж байгаа байхгүй. За гэрэлтийн гэрээний эрхцэн зохицуулалтын асуудал бол 1999 онд гэр бүлийн хууль батлагдахад бодит байдлаар орж ирсэн юм гэрээ байна. Тэр хүртэл яаж исэн бэхээр зэрэг ер нь бол гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг гэрээгээр зохицуулна гэдэг асуудал бол ерөнхийдөө хязгаарлагдмал байсан. Тухайн үед 1995 онд мөрдөгдөж байсан иргэний хуулинд гэр бүлийн хууль батлагдсантай холбогдуулж өөрчлөлт нэмэлт ороод тэнд гэрэлтийн гэрээний эд хөрөнгийн эрхтэй холбоотой гэрээ гэдэг нэртэйгээр анхны манай гэрээний эрх зүйн асуудал орж ирсэн. За одоо өнөөдөр
бид нар 1999 оныхоо хуулийг мөрдөж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болоод ерөнхийдөө хууль зүйн яам дээр боловсруулагдаад байж байгаа. Тэнд ч гэсэн гэрлэлтийн гэрээний асуудал бол агуулгынхаа хүрээнд эрх зүйн үр дагаврынхаа хүрээнд ямар байх вэ? Хүчин төгөлдөр байна гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг нэлээд нарийн зохицуулт бол орцсон. За яг өнөөдөр байна уу гэвэл энэ гэрээ болоод байгаа. Гэрлэхийн өмнө байгуулж болно. Гэрлэлт бүртгэснээр хүчин төгөлдөр болно. Гэрлэлтийн явцад тодорхой хэмжээний асуудлыг шийдэх шаардлагатай болчлоо гэдэг нь гараад ирлээ. Мөн гэрээгээ байгуулж болно. Гэрлэлтээ дуусгая. Хоёулаа ерөөсөө хоёр тишээ болъё. Яг энэ үедээ ч энэ гэрээг хийж болдог ийм гэрээ. За ингээ энэ гэрээг яадгүй гэхээр зэрэг бичгийн хэлбэрээр хийдэг, натратор гэрчлүүлдэг. Ийм гэрээ угаасаа байж байгаа. Тий. Тэгээ энэ гэрээ ямар тохиолдолд одоо агуулга нь ямар байх вэ? Өнөө гэрлэгч чинь ямар эрх хэдэлж үр хүлээх вэ гэдэг асуудал байна л да. За энэ бол эд хөрөнгөтэй холбоотой ихэнх асуудлыг зохицуулна гэсэн нийтлэг асуудал. Тэгээд хуваарь хөрөнгө гэж юу юм? Гэр бүлийн нийт гишүүдэд хамааралтай хөрөнгө гэж ямар хөрөнгөө хэлэх вэ? Маргаан гарсан тохиолдолд тэр хөрөнгийг яаж хуваах вэ? Дараа нь өрхийн төсөв зарлага гэж ярьдаг бид нар. Өрхийн төсвийг яаж бүрдүүлэх вэ ойлаа? Дараа нь хэн захиран зарцуулах вэ? Ээлжирээ юм уу? Яаж яах вэ? За энэ гэрээнд хэдий ч нэмэлт өөрчлөлт оруулж болдог ийм гэрээ байдаг. Харин энэ гэрээгээр хоригддаг юм нь юу гэхээр эдийн бас эрх үүрэгтэй холбоотой гэдэг маань бол нөгөө бие биеэ хайрлах, халамжлах, үр хүүхдэд одоо хэдэн хүүхдтэй болох вэ гэдэг асуудлаа төлөвлөгч байд юм уу те? Ийм одоо эд хөрөнгийн шинжтэй бус харилцааг бол зохицуулахгүй гэсэн юм хууль бол хүчин төгөлдөр байгаа. За сүүлийн үеийн тоо баримтаас аваад үзэх юм бол ер нь хүмүүс энэ гэрээг бас байгуулдаг болсон. Шүүхтэр ирлээ. Маргаан гарлаа. Энэ гэрээгээ хуулийн дагуу байгуулсан байх юм бол гэрээний дагуу хэргийг шийдэн шүү гэсэн иргэний хуулийн зохицуулалт байж байгаа. Тэгэл тэр гэрээний дагуу нөгөө он удаан жил марахгүйгээр байж байгаа асуудлаа тэр гэрээнийхээ хүрээнд шийдвэрлүүлэх бүрэн боломж болоод эрх зүйн талаас бүрдчихсэн байна. Би тодруулах сайдаас асууж байгаа шүү. Та гураас хариулаарай те. Энэ гэрэлтийн гэрээ чи өөрөө яг орчин цагийнхаа яг энэ хүлээлтийг давж чадж гэнэ үү те. Өөрөөр хэлэх юм бол би зүгээр кейс одоо бодит байдал ярьж байгаа шүү. Хосуудын айл нэг нь ингээд хүн дээр өвдөх, өглөө мөршөлтөө болох, магадгүй нас барах. Эсвэл одоо ингээд тэр хүний одоо өрн чорох юм уу те. Өвчин ч одоо нэгэндээ халдаах ч юм уу. Энэ чинь хүний бодит амьдралаар болж байгаа юм шүү дээ те. Энэ тохиолдолд одоо яг энэ гэрлийн гэрээн дээр тодорхой тусаж өгөхгүй бол та нар хөлөөс зөвхөн нэг эд хөрөнгөтэй хуваар төрөнгө одоо дундаасаа хөвгтөө болсон бол хэдэн жил хамт амьдэрсэн бол тэгэж хуваана гэхээс илүүтэйгээр яг одоо бодит амьдралыг зөндөөл биш үү. Ингээд намайг хөгжлийн бэрхшээлтэй болсон гот ингээ хаяа явчлаа. Ингээ гин нас урсан гэхэд одоо ийм боллоо гээл тэ өр хөвгтүүд мөрл хинт хараалгад мэддэхгүй ингээл явж идэг те. Энэ амьдралаас уран гарч байгаа кейсүүд дээр энэ гэрлийн гэрээн тусгаж болох уу гэж би та хадаас асууж байгаа, нэмж асууж байгаа шүү. Одоо хуульчлагын улмаас хин нэгэн дураараа өөрийнхөө дур хүсэл тачаалаа барьж авч чадахгүй өөрийнхөө биш бусдын амьдрал үр хүүхэд нөгөө тангараг тавьсан төрийн өмнө эхнэр нөхөр байна гэд нэг эхнэр нэг нөхөртэй байна гэд тангараг тавьсан тангарагаас нь очиод хүний амьдралд тоглож байгаа юм шүү дээ. Гэхдээ явал да явах гэж байгаа бол хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл хуулинд энэ хариуцлага чинь ерөөсөө санхүүгийн мөнгөний төлбөрийн асуудал байгаа байхгүй юу? Гэхдээ төлбөрийн төлөлтөө. Гэхдээ төлбөрийн төлөв явал да. Тэгтэл төлөх юм байхгүй. Яг энэ эдийн бус эд хөрөнгөтэй холбоотой юмыг тусахгүй болохоор одоо жишээлх юм бол над дээр иржсэн нэг түүх байна. Аав нь охиныхоо өмнөөс ирээ зөвлөгөө авч байгаа байхгүй. Охин нь араараа тавилтсан. За тэгээд хүүхэд нь өнчрөх гээд байгаа. Айлын ганц охиныг аав нь хамгаалалгүй яг өмгөөлөл яг. За тэгээд хэлж байгаа. Та нар өстө ажиллаа хийхгүй наа. Та нар хэрвээ ажиллаа хийх юм бол болох гээд байна гэдэг юм ярьж байгаа байхгүй. За гэтэл бид нэр уйл санаачлаад, батлуулаад, мөрдөлдөг хүмүүс биш. Бид нэр мэрэгжлийн үйлчлэгийг үзүүлж амьдралд нь тодорхой хэмжээнд асуудал байвал тэрэнд нь гарц гаргалгаа хайж, өөрөөр нь бодуулж, өөрөөр нь хуулж, зөвлөлөг, чиглүүлэг хийж, онцлогоо дүгнэлтийг хийж тэр хосын амьдралд тусалдаг хүмүүс. За гэтэл нөгөө хуулиараа одоо тухайлах юм бол араар тавилт гэдэг энэ асуудал чинь Монголын нийгэмд бүр гал шиг дэгдэж штэ. За гэтэл энэнийг зохицуулсан зохицуулалт бүхий нөхцөл байдлыг улс нь өөрөө юм ч нэ тоодоггүй. Араар тавилт бол хосуудын хооронд байдаг итгэл гэдэг гүүрийг нураадаг, эргээд хэвийн харилцахад тээгтэй санагдуулдаг, хизээч мартагддаггүй
гүн толбыг амьдралд нь харилцаанд сэтгэл зүйд нь үлдээдэг тийм том асуудал байхгүй. Тий. Тэгтэл энэ гэмтэл бүхий нөхцөл байдал чинь өөрөө анхнаасаа ухамсартайгаар тусгагдаагүй учраас эрх зүйн өрөөнд байхгүй учраас хэрвээ чи ингэх юм бол ийм хариуцлага хүлээнэ. Ингэх юм бол тэгнэ гэсэн юм байхгүй учраас энэ чинь өөрөө хүмүүс мэддэхгүй л явлаа яа, баригдахгүй л яа гэдэг энэ хандлага чиг баримжаа байгаад байгаа. Тэгэхээр энийг хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болгож ийж нөгөө талдаа бид нар ийм нөхцөл байдал бүхий харилцааг үүсгэх гэж байгаа юм байна шүү гэдэг ухамсарт үйлдэлээр энэ гэр бүлийг бий болгоно гэдэг чинь өөрөө хамгийн суур юм байгаа юм л та. За та гурван дээр комент байна уу? Тэг яг гэрлэлтийн гэрээг гэрлэлтийн хуулийг одоо шинжилсэн хувилбарыг хилцэж байхад бид нар бас оролцсон л доо. Тэг яг энэ гэрлэлтийн гэрээ гэдэг талаар ярилцж ирсэн. Бас яг санхүүгийн талаар илүү их ярилцж ирсэн. Ерөнхийдөө бол бас салчхын сан гэсэн хүн болвол газ гэрээгээ хийчээд аргаа олчихын сан гэсэн юм шиг надад санагдсан тий. Ер нь бол хүн амьдрахтаа гэр бүлээ гой бүтээл гэж амьдрч байгаа бол нэг л зүйлийн төлөө насан туршдаа гэдэг тэр зүрхийг хүмүүст өгөхгүй болвол бид нэг ингээ хоёр дахь нь гэрлэлтийн гэрээ гэдэг юмар та өөрийгөө бас ингээ халахвчлаад аргаа олоод мөнгө аваад гараа авчиж болно штэ гэвэл энэ ингээд бас бидний Монгол гэр бүлийн харилцаа цаашдаа яах вэ гэдэг ийм нэг юм явж байгаа. А нөгөө талдаа одоо энэ яалтчгүй хуулиар тулаад байгаа учраас энэ хийхээс өөр аргагүй болцсон гэсэн ийм бас юмыг ярьж ирсэн. Тэгээ ер нь бол гэрлэлтийн гэрээгээр бид нар бас шийдэж болохгүй аль болохоор гэрлэлтийнхаа гэр бүлийн хуулиа хурдан батлуулах юмсан л гэсэн санаатай байна. Хаагад учир нь алдах байх. Миний ерөөдөө байр суурь бол гэрэлтэнд энэ гэрээ гэдэг зүйл байж болно. За байхч хэрэгтэй байх нэг талаараа. Гэрээ хууль гэдэг зүйл яагаад үүсдэг вэ гэхээр ямар нэгэн харилцааг зохицуулахын тулд л үүсэж байгаа асуудал байхгүй юу. Тэгтэл гэр бүлийн өөрөө суурч өөрөө юу гэхээр хайр сэтгэл мэдрэмжэн дээр итгэлцэл дээр суурилсан өөрөө харилцаа шүү дээ. Тэгтэл нөгөө биеиндээ итгэл хайр сэтгэл мэдрэмжхээсээ илүү гэрээн дээр тусгасан тэрийгэ санаараа гэрээний дагуу гэрээгээ хэрэгжүүлэхийн тулд амьдарч байгаа юм шиг ийм харилцаа руу орох магадлал бас өндөр бас байгаад байна. Тэгтээ гэрээ гэдэг зүйлээ байгуулж бол тэгтээ хүн юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ гэхээр өөрийнхөө тэр ёс зүй, ухамсар, хариуцлага, үүрэг гэдэг зүйл дээр илүү анхаарлаа хандуулж явах нь өөрөө чухал асуудал болчихж байна. Үнэхээр гэрэлтэнд асуудал үүсвэл тэр гэрэлтийнхаа гэрээгээр л асуудлаа шийдэх болно л үз, байвал болно л үз. Тэгтээ хүнд хамгийн чухал зүйл нь өөрөө хайр сэтгэл мэдрэмж биеиндээ итгэлийн асуудал байгаад байна. Тэнд одоо баг ийм салгахын тулд гэрээ байгуулж хурдхан шиг сууж яана гэж ярьж штэ. Тиймэрхүү кейс зөндөө бас байгаад штэ. Тэгэхээр нөгөө үндсэн гэр бүлийн агуулгач нь өөрөө алдагдаад байгаа хэлбэрүүд бас байгаад байгаа. Уг нь бол амьдралаа болгох гээд амьдралаа сайн сайхан болгох гээд сэтгэл тэмүүлэлээр болж байгаа зүйлийг бичиг баримт руу явуулаад ирчихэр чинь бичмэл дээр байгаа зүйлийн төлөө амьдрах гэдэг шүү дээ. Тэр бичиг дэлт одоо баригдаж. Тэгэхээр одоо энэний цаана дахиад нэг юм ярих гээд байгаа нь түрүүн хэлсэн нөгөө араар тавилтын асуудал бол угаасаа дэгдсэн. Энд чинь бол бүр асуудал болсон. Тэгэнгүүт энэний ард үүсэж байгаа сэтгэл зүйн асуудлууд бол одоо бүр хүндэрсэн шүү дээ. Одоо бид нэр ингээд энэ хүн ямар хачин юм бэ? Энэ хүн яаж ингэж ийна? Юу болоод байна гэдэг ингээд гайхаад байгаа хүмүүсийн үйлдэлдээ яс суртангуй байгаа энэ гэмтлүүд чинь нэхэвчлэн хүүхэд наснд авсан сэтгэл зүйн асуудалтай холбоотой. Тэр сэтгэл зүйн асуудлууд нь нөгөө докторгүй гэр бүлийн харилцаа, эрүүл бус гэр бүлийн харилцаа, энээс үүдсэн эрүүл бус одоо сэтгэл зүйтэй хүүхдүүд тэгээ гараад ирэхээр хүчирхийлэл сэтгцэн эмгэгүүд гэдэг зүйлүүд чинь өөрөө хүч төрөн орж ирж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө одоо бид нар энэ бичиг цаасны нөгөө энэ зүйл дээр ярилцаад ах зүйл биш болчиход байгаа байхгүй. Энэ бол нөгөө Баясгалан башин хэлдгээр одоо нөгөө сэтгэлтэй, зүрхтэй, хүнтэй, хөгжилтэй ярмаар байгаа. Хүний одоо тэр ёс суртахуунтай, хүнийхээ боловсралтай гэж харьцмаар байгаа зүйл байгаа боловч бид нар нөгөө хуулиар нь яах юм, хуулийг яаж шийдэх юм, яаж энийг сахиулах юм, яаж энийг дий журамд оруулах юм гэдэг нөгөө юм шал өөр зүгээс нь яваад ахаараа эн чинь өөрөө хэтэрхий хорхын хэрээр хитрхийг тэрийг ингэж хашхын хэрээр юм чинь өөрөө байр сураа алддаг. Тэр нэг захирагдахгүй болдог. Тэр зөрчих гэж байгаа юм шиг гарч ирдэг. Эсвэргээрээ зөөлөн аргаар боловсруулж хүмүүжүүлж энерги ингэж бий болгол эндээс ч их хүнлэг нийгэм тэр хүнлэг ёс төр нь одоо тэр харилцаа нь үсэх гэдэг байна л гэж хэлэх гээд байгаа. За энэ салтай нэг одоо нэг салшгүй дагаж яваад байгаа нэг юм байна л да. Одоо нэг зоосны хоёр талын нөгөө сүлд тоо гэдэг шиг ялангуяа Монголд энэ салтаас улбаалаад
хамгийн хүнд төвшин. Одоо юу гэдгийг хоёулаа бицэглэр хогорж байгаа хүүхд өнчирж байгаа тийм үү. Гэхдээ хоёр багны нэг нь үрд байхгүй болж байна. Тэр юу гэхээр амиа орлолт. За тэгэхээр энэ амиа орлолтын нэг айхтар тоо баримтуудыг би ингээ хараад сууж байгаа. Их хурлын гишүүд нүрт хэлж байгаа. Тэгээд нөхцөл байдал яг ийм жинэндэл тулцсан байна. Одоо ямар нэг номыг живчлээд ингээ харахад ингээ хамгийн дээд зэгтэн татдаг шиг одоо бүр ингээ эцсийн сонголт нь ингээ энэ хорвоод өөрийгөө үгүй хийх. Ийм юм дээр очиж байна л да. Тэгэхээр одоо сая би түрүүнд харууллаа шүү дээ. Энэ өнгөрсөн 2024 онд бүгднээ Солонгос улсад эрчүүний дунд одоо явуулсан 40-од насны иргэдийн энэ үхлийн одоо тэг гол шалтгаан хор тавдар бус амиа орлолт гэж байгаа. За мэдээж энэ улс бол ингээд Японтой нэгэн адилаар амиа орлолт өндрийг бид нар ойлгож байна. А гэхдээ хор тавдрын шалтгааныгаа даваад гарна гэдэг бол энэ зөвхөн Монголын ч биш энэ Азийн дэлхийн улс орнуудын л том проблем болж хувирж байна л да. Тэгэхээр хүн яагаад юу нэ амиа хорлтыг өөр арга зам байж болоогүй мэд хинч асууж болно. Гэтэл яг нөгөө тэр одоо кейсийг ч юм уу яг өөрөө туулаагүй давж гараагүй юм бол хариулахад амархан л ах л та. Тэгэхээр энэ гэр бүл салтыг та бүхэн маань амиа орлолттой холбоод нэг яриад гаж энэ жилд 400 орчим амиа орлолт бүртгэгдэж байгааг 80-90% нь ирчүүд байна гэж байгаа. Амиа орлолт гэдэг бол өөрөө Монгол улсын хувьд ч гэсэн тэргүүлэх байр суурьнд явж байгаа шүү дээ дэлхийд. Хүн нэг л өдөр би амиа орлоо гэд оролцдог байхгүй. Стрессийн түвшин нь дефресс болоод, хүчтэй дефресс болоод, архаг дефресс болоод энийг 3 сарын хугацаанд ингээд яг ийм байдалтай явцсан үед за би энэ дэлхий дээр хинч биш юм байна. Намайг хинч байхгүй юм байна, намайг ойлгох хинч байхгүй юм байна. Би хэрэггүй хүн юм байна. Гэдэг энэ нөхцөл байдал тэр хүнд биежснээр тэр хүн тэр зан үйлийг хийдэг. Тэгэхээр нөгөө нэг магадгүй та стрессийн чинь түвшин өндөр байгаа бол стрессээ тодорхойлуулад стрессээ буулгах нөхцөл арга хэмжээг би амьдралдаа өөртөө тохирсон байдлаар хэрхэн яаж бий болгох вэ? Би яаж депресс рүү орохгүй байх вэ? Хүчтэй депресс, архаг депресс рүү орохгүй байх вэ? Энэ бүхнийг нөгөө нэг мэддэг, энэ бүхнээс ангижирч чаддаг аргачлал энэ бүхнийг хувь хүн болгон өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх ёстой байхгүй. За одоо нэг гэр бүлд асуудал үүслэ гэж бодоход нөхөр нь гараад хаалгаас аваад асуудлаа мартахын тулд архиа уулаа. Маргааш уужих үед бол яг нэг сайхан байх бах. Асуудлаа мартаал эхнэрээ муулаад амьдралаа хин нэгэн дээрэл тэр үед нэг онгойж байгаа шиг мэдрэмжтэй байх. Маргааш нь асуудал нь яг бах байдгаар. Нөгөө нэг мөнгө санхүүгийн асуудал дээрээс нь нэмэгдсэн. Чи ийм хэцүүг байхад амьдралаа гэлгүй нөгөө мөнгөө олсон хэдэн төгрөгөө үрлээ гэдэг давхар нэг асуудалтай. За ингээл нөгөө хүн чинь иймэрхүү байдалтайгаар ингээл яваад байгаа байхгүй. Тэгэхээр асуудал зөрчил үүслэ гэж бодоход түүнийг шийдвэрлэх арга замыг хайхын тулд үнэхээр болохгүй бол нөгөө мэрэгжлийн хүнд ханддаг байх нь яруу их чухлаа. Тэгэд үнэхээр одоо амьдралынхаа ханд амиа орлох хүсэл биш. Амьдрах итгэл бэлгэлсэн, амьдрах итгэлийг нь бий болгож бүхэлсэн тийм бат бих харилцааг л бүхэл хүн бий болгомоор байгаа. Харамсалтай нь өнөөдөр зүгээр Монголд хууль тогтоомжоосоо эхлүүлээл бүх юм зүгээр ингээд нэг тийм ухамсаргүйн төвшөнд яваад байгаа хөөхгүй. Тэгэхээр хүний зан үйл, сэтгэл зүй, хандлага харилцаа энэ бүхэн яг юун дээр тулгуурлаж явагдвал үр дүнтэй байдаг вэ гэхээр ухамсарт тэр системээр, ухамсарт тэр хандлагаар хийж гэдэг тэр нөгөө нэг ойлголтууд үүсдэг. Тэгэхээр магадгүй амиа орлолт гэдэг энэ нөхцөл байдлыг бууруулахын тулд монголчуудын стрессийн түвшинг сайн бууруулж ийж тэр депресс, хүчтэй депресс, архаг депресс рүү орохгүй амиа орлох нөхцөл байдал буурна. Ирчүүд гэж байгаа боловч үүний ард өсвөрийнхэн өндөр тоо баримтыг эзэлж байгаа. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд яагаад ингэж байгаагийн гол шалтгаан бас юу вэ гэхээр нөгөө эцэг эхтэйгээ харилцаа, үе тэнгийн дээрлэхэлт, за үерхэл нөхөрлөлийн асуудал, хорц уршил гэх бас л дунд нь ангилах юм бол зөндөө юм байна. Тэгэхээр Монгол хүмүүс цөөхөн штэ. Амиа орлоод ингэж яваад баймааргүй байна. Үнэхээр миний эргэн тойронд ч гэсэн ийм кейсүүд байсан харамсалтай байгаа байхгүй юу? Энэ нөхцөл байдлыг ингэж дэвэргэж, энэ нөхцөл байдлыг бүр ингэж хоолойд нь тулгаж өөрийгөө эвгүүтгий гэдэг хүртэл нь явах хэмжээний хос хамтрагч байна гэдэг, явах хэмжээний эцэг их байна гэдэг харамсалтай байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нөхцөл байдлыг хомхын тулд нөгөө нэг түрүүний яриад байгаа
боловсролоос нь, мэдлэгээс нь, хандлагаас нь, суураас нь бүх зүйлийг эхлүүлэх. Тэгэл монголчууд яриад байгаа ш нөгөө хүн болох хүмүүжлийг 100% гэж үзэх юм бол 60%, 0-оос 70 наснд тогтдог гэл. Бид нэр хундаамгүй байшин барьцсан. Тэд нар нурж оноод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хундаам одооны нөгөө нэг хүүхдүүдээс, одооны шинэ үеүүдээс тэдний суурийг зөв тавих. Энэ чэнэс л бүх юм эхлэх гэдэг юм л та. Хүний их хэмжээ гэж бодож байна. Амиа оролт гэдэг бол үнэхээр бас туйлын хүнд асуудал та. Тэгээ бид нар энэ зүйлийг ингээд нөгөө амиа хорлох гэж юм би өхмөр байна гэдэг үгийг маш энгийн юм шиг сонсож байгаа. Энэ бол маш их өвдөлт байхгүй юу? Хинч зүгээр байжгаад би өхмөр байна гэж хэлдэггүй шүү дээ. Би амиа хорлмоор байна. Энэ хүнд гарцгүй, гаргалгаагүй болцсон байна л гэсэн. Тэр үед бид нарт анхаарах ёстой. Хин нэгэндээ туслах, өөрөө би тусалж чадахгүй ч хин нэгэнд туслах хүнийг заавал олох хэрэгтэй. Өөрийнх нь цаг ажил нь ямар ч байсан бид нар өөрсдийгөө хойшоо тавиад тэр гаргалгааг нь гаргахад нь туслах ёстой. Ийм л цаг дээр ирсэн байна. Зүгээр одоо ийм тоо байна гэд ингээд өнгөрөх юм бол тоо цаашаа явчих гээд байгаа. Харин бид нар цөөхөн учраас бие бинийгээ дэмжиж хин нэгэнд нь ямар асуудал тулаад байгаа гэр бүлийн салтаас болоод байгаа юм уу тий. Бид нар ингээд завхарсан араар тавьсан зүгээр гэд ингээд нэг нэгэндээ амаараа ярьдаг ч хинч тэрийг өвдөлтгүйгээр хүлээж авсан нэг ч хүн гэж байдаг байхгүй. Хэвтэрт ороод өхлүүт болоод босч ирж байгаа штэ тэр араар тавилт гэр бүлийн салтын дараагаар тэгээд тэрийгэ туулах гад яаж туулахаа мэдэхгүй зовж байгаа. Тэгэхээр бид нар энийг туулахын тулд бие биендээ анхаарах хэрэгтэй. Тэгээ айл болохоор энэ амиа хорлох гэж байгаа нөхцөл байдлууд дотор хэн нэгэн туслах зөвлөхүүдийг хамт байлгаж туслахаас өөр аргагүй. Энэ бол айгүй хүнд асуудал удаан явдаг процесс явдаг. Эрэгтэйчүүдийн манай онцлог байна л да. Дандаа нэг тийм өөрийгөө золиосолдог. За та нар болж байвал болоо. За би яах вэ гэдэг ийм сэтгэл зүйн хандлагатай холбоотой асуудал байна. Гэр бүл саллаа. Шүүхтэр ямар асуудал үүсэж байгаа гэхээр хүүхд асран хамгаалагчийг ээждээ шийдлээ. Тэгээ эрчүүдийн хандлага өөрөө юу гэхээр за бид нар юуны төлөө амьдарч байгаа вэ? Өөрөө хүүхдүүдтэй төрөнгө үлдээ чи. Харин салтын дараа эрчүүд юучгүй хос үлддэг. Ихэнх тохиолдолд. Юучгүй үлддэг. Тэгээ хинч биш болдог. Тийм учраас эрэгтэйчүүдийн амиа хорлтын шалтгаан үүнтэй холбоотой болчиход байна. Тэгэхээр хуулиараа яг эрх үүргээ яг энэ тэнцүү шийдүүлж авах нь өөрөө эргээд зөв. Тэгэхгүй бол нэг зүгээр л Монгол эр хүмүүний сэтгэлгээ хандлагаар бид нар шийдэж болох асуудал юусоо бас биш болчихж байгаа. Биш болж байна гэсэн. Тэгтэл зарим орны шүүхийг ингээ хараад үзэх юм бол жишээ нь дийлэнх хувьда эцэгт нь хүүхдийг шийдэх тохиолдлууд байна. Манайхаас эсрэгээр асран хамгаалагч. Энэ шалтгаан өөрөө юу гэхээр салтанд илүү эрэгтэйчүүд илүү эрсдэл үүсдэг учраас эрэгтэйчүүдийн сэтгэл зүг хамгаалахын тулд хүүхд гэдэг зүйлтэй холбуулж байна. Тэгэхээр хүүхд хажууд байгаад байгаа учраас хүн яах вэ? Юмд хариуцлагатай, ухамсартай байна гэсэн. Ухамсартай байна гэсэн. Ганцаардахгүй архинд орохгүй ядчил амиа ор сонголт хийхгүй. Тийм амиа орлох сонголт хийхгүй гэсэн. Энэ чинь маш олон асуудал. Хуулийн асуудал, хуулиа шийдэх ёстой юм. Эрэгтэйчүүд битэрхий өөрсдөө баатар дүрд оруулаад өөрийгөө бити золиослоод бай гэдэг энэ асуудал ярьж байгаа. Яагаад сүүлийн үед олон залуучууд фитнес дуртай болж байгаа шалтгаан юм шүү дээ. Цаана даалц доторлын шинж тэмдэг байгаад байгаа хүмүүст фитнес нь тэр хүнийг төв зүр тэр одоо юу тайвширлыг олж тэр релакс болгож тэрийг ингээд нөгөө тэнцвэржүүлж амьдарч чадчих байгаа юм. Тийм учраас одоо тууштай байж чаддаг болж шүү дээ. Сэтгэл тайван хүн хизээч тийм тууштай байх магадлал амар бага байдаг шүү дээ. Бид нэр заавал хэрвээ салтын асуудал дээр зайлшгүй мэрэгжлийн хүнээс зөвлөмж авахыг гаднах буюу буруудагч нөхцөл байдал өнцгөр заавал харж явах хэрэгтэй. Гол зорилго нь салсан ч нийсэн ч аль нь хохирохгүй байх хэрэгтэй. Өвдөхгүй байх хэрэгтэй. Хамгийн одоо юу гэдгийг гол нь хүүхдүүд тэр тунд магадгүй байгаа бол тэр тохирохгүй байхыг илэрхийлсэн. Өсвөр насны хүүхдийн асуудал яригч чинь бас л нөгөө бидний өнөөдрийн сэдэв болоод байгаа гэрлэл цуцлах нөгөө хоорондоо салахын асуудалтай салшгүй холбоотой. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд бол 9-өөс 11 наснд одоо судалгаагаар батлагдсан байдаг. Эцэг их хоёр нь хоёр тишээ болж байгаа тохиолдолд өөрсдөө маш их буруутгадаг. Өөрөөр хэлбэл надаас болоод манай ээж хоёр хоорондоо таар тохироо. Тэ. Иннээсээ болоод амиа хорлох барилах одоо сэтгэл готрол төртөг ийм үр дагавар илүүтэй тохиолддог гэсэн ийм тоо баримт хүртэл байдаг. Тэгэхээр явж нөгөө эхнэр нөхрийн харилцаа чи үр хүүхдтэй нөлөөлж байна. Эхнэр нөхрийн харилцаа нөгөө амиа золиос хүртэл хүрч байна. За энэ дээр жишээлбэл манай шүүхийн практикт хүүхдийн асрамж гэж ярьлаа шүү дээ сая тий. Хүүхдийн асрамжин дээр бол хичтний үнэсэн тийм хууль бол байхгүй шүү дээ. Тий.
эцэг эхийн хүнд нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэл илүү вэ? За тэр гадаадын улс орнуудын хувьд бол аавд нь өгдөг тогтолцоо нь илүү юм а гэдэг дээр жишээлбэл санаа хэлэхэд тэнд өөрөөр хэлбэл бид нар хүүхдийн эрхийн конвенц биш дээ. Хүүхдийн эрхийн конвенц дээр бол хүүхдийн оршин сууж байгаа газрыг тодорхойлох нь хүүхдийн асрамжийн асуудал гэсэн ийм агуулга өгөхээ зохицуулттай байдаг. Энүүнд тохируулаад гадаад улс орнуудын хууль бол яадаг вэ гэхээр зэрэг хамтарч асарч хүмүүжүүлдэг нэг арга байна. Эцэг эхийн хин нэгний асрамжинд өгдөг нэг арга байна. Тэгээд 3 дахь арга нь болох дээр хин нэгний асрамжинд өгсөн тохиолдолд нөгөө үлдэж байгаа ээж аавынх нь өвөрг оройлыг маш нарийн тодорхойлоо заагаад өгсөн. Ийм 3 аргаар гадаад улс орнууд шийддэг учраас магадгүй нэг аавын оролцоог ээжтэй нь адил хэмжээнд авч үздэг учраас бас илүү юм болов уу гэж ингэж бодож байгаа. За манай хуулийн хүрээнд болох дээр зөвхөн асрамжинд нь өгнө. Одоо шинэ хуулийн зохицуултын хүрээнд ч гэсэн асрамжинд нь өгнө л ингэ яваад байгаа байхгүй юу? Тэгээд дээчүүгийн тогтоолоор болох дээр асрамжинд өгнө гэдэг чинь өөрөө оршин сууж байгаа газрыг тодорхойлж байгаа шүү. Одоо хөгжин төгөлдөр үйлчлэх хууль бол ноотол байгаа шүү дээ. Зарим газар цооргож байгаа. Тийм. Тэр яг бас нэг асрамжийн асуудал дээр бас л ийм асуудал байна. За энэс болоод эрэгтэйчүүд тохирдог гэдэг юм бол нэг асрамжиндаа авсан хүүхдүүдээ асрамжиндаа авсан эцэг ихэд оногдох хөрөнгийн хэмжээ хүүхдүүдийнх ирнэ л гэсэн үг. Би таны энэ дээр таслаа шууд нэг юм асууж шууд. Одоо нэг ийм кейсүүд их байна. Одоо ингээд салцсан тохиолдолд тэр одоо ээжтэй нь хүүхэд үүдэлтэй тийм үү. Тэгэхэд эцэг хүн хүүхдэйгээ уулзах ихэд их нь ийм шантаж гэх юм болцол тавьж шít. Чи хүүхдийн итгэмжээ өгөө, чи мөнгө өгөө. Тийм бол ч юм хүүхдэд чи уулзуулна гэдэг чи яг юу гэж бодлох вэ? Хууль нь өөрөө тэгээ заасан байна шүү дээ. Гэхдээ практик дээр бол тийм яригддаг амьдрал тохиолддог кейс үү кейс. Харин яг хуулиараа аваад үзэх юм бол тийм биш шүү дээ. Ээж аав нь биш шүү дээ тий. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд адил эрхэлж адил үр хүлээнэ. Уулзах асуудал өсгөж хүмүүжүүлэхэд хин нэг нь саад болохгүй гэсэн хуулийн зохицуулттай. Уугна. Тэгээд энийг эсрэгээрээ мөнгө төгрөг нэгтгэг барьдаг асуудал бол амьдрал дээр байдаг. За тэтгэмж төлөх асуудал бол хүүхдтэй холбоотой санхүүгийн асуудал дээр тусалцаа үзүүлэх ёстой гэдгийг агуулгынхаа хүрээнд хуулиар тогтоочдог. Тэгэхдээ эндээс бол иргэд юуг ойлгох ёстой вэ гэхээр зэрэг бид нар чинь ээж аав нь юм чинь ээж нь илүү байна гэсэн юм хүүхдтэй хувьд ээж нь дандаа илүү байна гэсэн юм бол огт байхгүй шүү дээ тий. Тэгэхээр дийлэнх тохиолдолд ер нь бол ээж талдаа ээж талдаа үлдээгээд байгаа шүү. Харгалцгаар зэрэг шийдээд байгаа шүү. Тохирч байгаа аамууд аюул. Дэндүү бага насны хүүхэд эрсдэл ихтэй. Хууль нь өөрөө тэнцвэр гэж яриад байгаа боловч тэгээд дийлэнх талдаа ээж талдаа шүү. Бас яг тийм биш. За тэгтэн доо энэ сэдвийг хаа. Тий. За товчхон тий. Дараагийн юмд орох гэдэг тий. За тэгээд Тэгээ ерөнхийдөө бол энэ нөгөө нэг хүүхэдч бай, гэр бүлч бай, гэр бүл дотор байгаа хүүхдүүд маань одоо нөгөө нэг юм аливаа одоо нөгөө хүүхдийн маань сэтгэл зүйг бас дагаад мэдээж хэрэг ээжтэй илүү энэгших, ээжигээ илүү одоо хайрлахтай ээж илүү хүүхдүүдийг сэтгэл зүйн үед мэдрэх онцлог нөлөө даваа байдаг учраас энэ тал дээр бас илүү дамгаа байдлаар ажиллаад адиж бас болох юм. Нөгөө одоо сэтгэл зүйн үед ойлголцлоо гэсэн үг. За цаг их баг үлдсэн ш. Одоо хэдүүлэнд нэг 20 минут хүрэхтэй өгүүлэл хугацаа үлдэж байна. За би та тавыг судалсан. Та бол ингээд зарим нэг нь бол намайг нэг сайн мэдгүй хаа л гэж бодоод тах шүү байна. Юм хөгцсөн. Гар утсаараа бол би та нарыг хинбэ юу ярьж исэн бэ гэдгийг бараг он сартаа гаргаж ирч чадна. За тавлангаас чи би нэг асууна. Яг та одоо яг олон нийтийн сүлжээнд өгчээс яриа өрөдөж холбоотойгоор болж өгүүлээс товчон хариулчаарай. За энэ та. Та ингээд юу хэд хэдэн бас юм подкаст юм ярилцлагын цагуудаар ингээ орж исэн. За би яг тэр болгоныг нь бол яг бүгдийг сонсож амжсангүй. Гэтэ зарим нэгийг ингээд бас өчтөр орой ингээд унтахынхаа өмнө сонсоо суулаа. За одоо энэ дээр яг энэ гэр бүлийн эрх зүйн зарим асуудлуудад та энэ дээр нэг юм сөгчсөн. Тун удахгүй Монгол улс гэр бүлийн юм дангаараа юм те юм дан юм шүүхтэй болох гэж байгаа гэж хэлсэн. За та бас нэг юм ярьсан. Сүүлийн 4-5 парламент дамжаад гэр бүлийн тухай хуулийг батлах гэдэг ингээ батлахгүй л яваад байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн хавар оюун эрдэнэ засгийн газар батлахж чагаад огцорч. За сая ингээд одоо энэ зандаж тар чинь бас нэг 119-20 хонлоод энэ чинь баталсангүй шүү дээ. Бас одоо сайд байгаа мó байх. Манайчуудаа сайд юм уу сайд юм уу? Засгийн газар байгаа мó? За тэр яг уу. Та энэ дээр яг энэ хоёр асуудлыг сөхөөдсөн. Та энэ дээрийг товчхон хариулт өгөөч. За энэ дээр юу гэхээр зэрэг дагнсан шүүхийн асуудал асууж байна л да. Тэгэхээр гэр бүлийн холбогдлолтой хэрэг маргаан шийдвэрлэдэг бие даасан дагнсан шүүхүүд гадаад улс орнуудад бол байдаг. Жишээлбэл манайх хөгжлийн хувьд, эрх зүйн тогтолцооныхоо хувьд,
холимог тогтолцоотой улс оронд байна. Бие даасан одоо гэр бүлийн шүүх. За эрх зүйн тогтолцооны хувьд их газрын эрх зүйн системтэй ийм улс оронд бие даасан гэр бүлийн шүүх байна. За яг энэнийг бол бид нар манай Монгол улсын судлаачид судлаад ер нь Монгол улсад төрөлцсөн шүүхтэй болё гэдэг ийм асуудал бол яригдсан. Энэ юутай холбоотой гэхээр 2007 онд улсын их хурлаас баталсан хүн амын талаар баримтлах үндсэн чиглэл гэж байдаг. Тэнд бол гэр бүлийн асуудлыг шийддэг дагнсан шүүгчтэй болъё гэсэн ийм үжил баримтлалыг дэвшүүлсэн. За энэ нь бол нөгөө процессын хувьд гэр бүлийн холбогдлолтой хэрэг маргаан шийддэг нэг л бүлэг байдаг. Тэрнийхээ хүрээнд явахаар зэрэг дэндүү уддаг хэрэг маргаан шийдэхэд тэгээд нэг шүүгт дагнаа шийдэх нь бол хэрэг маргаан үнэн зөв байх талдаа хэрэгтэй юу хэрэгтэй. Тэгтэл нөгөө шүүгчийн боловсон хүчний нөөц бололцоог нь аваад үзэхээр зэрэг тэгж шийдвэрлэх боломж нь бол хязгаарлагдмал явсаар байгаад өнөөдрийг хүсэж. Хизээ дагнсан шүүгтэй болох бай. За одоо 2026 оны 1 сарын 1-ээс эхлээд дагнсан шүүхтэй болох гэж байна. За баярлалаа. За энэ нь бол юу гэхээр зэрэг одоо дагнсан шүүх бид нар гэр бүлийн холбогдлолтой хэрэг маргааныг шийддэг. Өөрөөр хэлбэл гэрлэл цуцлах, хүүхэд үрчлэх, тийм ээ. За тэгээд онцгой ажиллагааны журмаар шийддэг хэрэгүүд гэж байдیں۔ Асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоох, үрчлэлтийг хүчгүй тооцоох, хүүхдийн эцэг эхийг тогтоох, хүүхдийн эцэг байх эрхийг хасах, хязгаарлах гэд энэ хүсэлтээр шийддэг хэрэг маргааныг шийддэг юм дагсан шүүхүүдтэй болохыг. Тэгэхээр зэрэг тэнд ажилладаг шүүхтнэр бол тэр хэрэг маргааныг нөгөө аль болохоор удаахгүйгээр бидний өмнө авсан тэр жишээн дээр G-Mobile-ийнх бол 6 сард өгсөн хэргийг шийдэх гэж явсаар байгаад 8 сард ийм асуудал болчлоо л гэдэг байгаа шүү дээ. Өнөөдөр бусад хэрэгтэй. Жишээлбэл ажлаас салгагдсан ажилтны ажилд нэргүүл тогтоох ажилгүй суугцааны олгор гаргуулах нэхэмжлэл. Гэрлэл цуслуулах хүүхдийн асрамж тогтоолгод гэдэг энэ хоёр бол цаг хугацааныхаа хувьд авь адилхан. Ялах юм байхгүй. Тэгэхээр зэрэг магадгүй дагнсан шүүхийн асуудал бол мэдээж мэрэгсэн дагнсан шүүх гэр бүлийн асуудлыг шийднэхээр зэрэг бидний өнөөдөр ярьж байгаа энэ асуудалд бол ямар ч байсан ахиц дэвшил гараад гэр бүлийн эрхийг яах вэ гэхээр зэрэг зохих хэмжээнд үндсэн хууль заасан хэмжээнд ч хамгаалахын бүрэн боломжтой байгууллагыг итгэж байгаа шүү дээ. За, судлаач баясгалаа. Нэг юм яриа хөрөө өгсөн байдаг. Эндээс бол мэдээж харагдж байгаа зүйл бол эрчүүдийн үнэлэмж бол нэрэ зарим газар шал арчиж байна л да. Одоо нуугаж явах уу те. За яг нөхцлөл ийм байгаа юм байна. Тэгээд одоо яг яах вэ? Та яг энэ таны би ярьслыг уншсан. Энд дээр бол хэд хэдэн үнцэг байсан. Тэгээ сэтгүүлч яагаад ч юм бэ яг энүүгээр ингэж гарч өгсөн байсан л да. Тэгээ яг энэний гарсан юу юм бэ? Би өөрөө ч мартчих чинь сэдвийг бол. За. Тий. Тэгвэл сүүл байхад би нэг видео оруулсан. Нөгөө эмэгтэй хүн цагаан зэр хоёр нутаггүй гэж яг ямар агуулгатай үг юм бэ гэдэг тал дээр. Энэ нэг эмэгтэйчүүдийг гэр оронгүй, орон нутаггүй гэж яриад байгаа юм уу? Цагаан зэрийг нутаггүй гэж яриад байгаа юм уу гэдэг асуудал биш. Харин энэний цаана өнөөдөр эрэгтэйчүүдийн асуудал яриад байна. Эрэгтэйчүүдийн манлайлалын асуудал яриад байна тийм. Эрэгтэйчүүд манлайлах тусам өнөөдөр эмэгтэй хүн өнөөдөр дагж яадаг, түүнийг хүндэлж яадаг гэдэг энэ агуулгыг ярьж байгаа байхгүй юу? Ярьж байна гэсэн үг. Яг үүнтэй адилхан энэ одоо жишээ нь би нийгэмд ингээл эрчүүдтэй зориулсан мессежүүд өгөнгөт эрчүүд биднийг доромжлоод байна гэж гараад байдаг. Гэтэл миний зорилго бол өөрөө юу гэхээр эрчүүдээ нэг жоохон итэвтэй те жоохон санаачлагтай манлайлалтай байгаад өгөөч. Эрчүүдээ жоохон хурцлж өгöd байгаа хэлбэр болохоос биш эрчүүдээ доош нь хийж байгаа хэлбэр бас биш байгаад. Тэгээ дахиад хэлэхэд эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг нь өөрөө эмэгтэйний асуудал биш харин эрэгтэйчүүдийн манлайлалын асуудал өнөөдөр байна гэж яриад байна. Эрчүүд бидэрт энэ дутагдаад байна шүү. Тийм учраас эмэгтэйчүүд зүгээр хошноор хэлэх юм бол одроод байна шүү гэдэг ч юм уу те. Илүү тэгээд байна гэсэн санагдаж байна. За ариун туяа. Өөрөө чинь нэг юм подкаст удах юм уу те маамсар хөм гэдэг одоо бүр юм ангуугаа царай зүснэг гарахгүй мөртлөө ингээд дуу хоолойгоор сонсдог. Би бас таны зөвлөсний дагуу хэд хэдийн нэг би сонссон. За тэгээд энэ их сонио. Энэ ээжүүдийн сэтгэлгээний хөрөө гэж байгаа байхгүй. Тэн чинь зүгээр би хар ухаанаар бодохдоо төрөөд нэг удаагүй те нөгөө жирэмсний дараа синдромтой ч гэдэг юм уу одоо нөгөө хүүхд төрсний дараа нэг сонирн болчихсон шүү дээ. Тэр юм болов гэсэн энэ төр чи сонин кейсүүд байна. Бурхан минь одоо бүр яагаад ийм болцсон болооч гэж бодох юм шиг те. Тэр жоо их олон мянган ээжүүд те амнарсан сонсч л байгаа шүү дээ. Эсрэг үсэнсэн сонсч л байгаа те. Зүгээр яг гол яг одоо тийм жин дарж байгаа яг тийм одоо асуултууд гэх юм уу яг тэр тохиолдол нь юу вэ? Энэ подкастны. За би энэ подкастт оролцсон
хүн байгаа да. Тэгээ энэ дээр бол яг би нөгөө өөртөө тулгарч ирсэн сэтгэл зүйн асуудлаа л хуваалцж ирсэн. Тэгээ эмэгтэй хүн болгон төрдөг, тэгээ ээж болдог. Тэгээ төрсний дараа эмэгтэй хүн болгон сэтгэл готрлын асуудал тохиолддог. Тэгээ тэр мэдрэмжүүдийг эмэгтэй хүн яаж даван туулдгийг, тэр үед нөхрийн талаасаа, гэр бүл талаасаа ямар дэмжлэг тэг хэрэгцээтэй байдгийг. Тэгээ энэ үед нөгөө давхар одоо хүнд амьдрал баялаг штэ тий амьдралд янз бүрийн асуудал тулгарна. Тэгээ тэр нөхцөл байдлаа тэр эмэгтэй хүн хүүхдээ өсгөх тэжээхийн хажуугаар тэг хөхүүлгийн хажуугаар би энэ одоо дархлаа нь унтсан байгаа гормоны өөрчлөлтөнд орсон байхын хажуугаар асуудлуудыг тэр амьдрал дээр яаж даван тулж гардгийм бэ гэдэг зүгээр л нэг юм эмэгтэйчүүдийн хооронд адилхан надад тийм мэдрэмж байдаг чамд ч гэсэн адилхан байгаа шүү. Тэгэхээр битгий утраарай гэж нөгөө эмэгтэйчүүд би нэгээ дэмжих одоо зорилготой гэртээ суугаад ирэхээр яг нэг юм ертөнцөөс тасраад эхэлдэг шүү дээ. Ингээ би хинт чирэггүй одоо ингээ юу чадахгүй гэл би галбирч тэр сэтгэл санаач тэр бүх зүйл ингээ унаад эхэлдэг. Тэгээ энэ хүн болгонд байдаг шүү. Зөвхөн өнөөдөр өөртөө чинь биш 2 жилийн дараа симбигээд гараад ирнэ шүү гэдэг л утга агуулгах подкастууд. За. Манай аман санаа судлаач за энэ дээр нэг юм ярьж байгаа юм л да. Гэрэлсэн хосуудын амьдрсан хугацааг харуул 10 жил болоод салж байгаа тохиолдол одоо ингээд жин дарна гэдэг энэ үйлдвэрлэлийг гаргаж чадсангүй. Өөрөөр хэлэх юм бол энэ 10 жил гэдгийг та ингээд олон кейс ингээд орчиж байгаа учраас та харж байгаа байх л та. Яагаад 12 жил буюу амьдралын нэг цикл биш ээ. Яагаад 15 жил биш юм те. 10 жил гэдэг бол бага хугацаа биш. Олон жил амьдарсан хосуудын хань ижлийн хувьд бол те энэ бол бас байдаг хугацаа баг. Энэ 10 жилийг яаж гаргаж ирв? Энэ тоо баримталтай. Үнэхээр асуудал зөрчил дартагдаад тултал тийм хугацаанд л дэвчиж чинь гэсэн үг байхгүй. Дийлийнх нь 10 жил за би энэс цаашаа дискгүй байна, дэвчихгүй байна. Тийм учраас би өргөдлөө өгөө салъя гэдэг тэр цэг рүү очиж байгаа гэсэн үг. Тэгэхээр үнэхээр хань ижлээ зовоотол, дартагтан тултал тийм одоо төсвөр дэвчээрийг нь алдагт тэгж бити яваач гэж. Нэг хүний нэг пост байсан л да би бүр хараад инээдч хүрэх шиг, уурч хүрэх шиг. Тэрэн дээр юу гэж бичсэн байсан бэ гэхээр Арабад бензин дотор уйлах нэг өөр, Монголд пүрүүсэн дотор уйлах бас нэг өөр шүү. Аль нь дотор нь уйлахаа өөрөө сонгоорой монгоорой гэсэн утгатай нэг тийм бичээс аахгүй. За баярлалаа. Гүй нэр юу гэсэн ч үгүй. Монголчууд алиа хошин мэдрэмжтэй байж гэнэ. Гэхдээ иймэрхүү юм ажиллахгүй байхгүй. Арабд нь байна уу, Монголд нь байна уу, Баян байна уу, ядуу байна уу? Ямар ч хүнтэй суусан, ямар ч хүн уйлж, зовж, шаналж тэр 10 жил байна уу, тэдэн жил байна уу? Тэр тэгж дартагтаа тултал зовох ёсгүй байхгүй. Хүнтэй зовох гэж тэр хүнтэй бүрөөстэй нэр салахын төс болох гэж гэр бүл болдог нэг ч хүн байхгүй. Сайхан амьдрий. Хүсэл мөрөөдлөө биелүүлье. Аав ээж болъё. Үр удмаа үлдээе. Эрэгтэй хүнээс эмэгтэй хүнээс таашаал мэдрэмжийг авъя. Энэ хорвоог хамт туулъя гэж ханиалдаг. Тэгтэл иймэрхүү нөхцөл байдлыг бүр ингээд тулгачаад тэгэд ингээд салж гинэ. Тэгээ энэ бол нөгөө тоо баримт. 10 жил тисж шүү. Тэгэхээр магадгүй хоёрын зөрчил хэдийн хугацаанд үргэлжилж байна. Хэдэн жил үлдсэн байна. Магадгүй эхнэр чинь мессеж өгөөд эхэлсэн бол нөхөр чинь сигнал өгөөд эхэлсэн бол харилцаанд өөрчлөлт. Салалт хүртэл битгий яв. Яг одоо өөрчлөгдөх, засрах, харилцаагаа авраад үлдэх боломж байвал гэр бүл гэдэг энэ хамгийн чухал үн цэнтэй харилцаагаа авч үлдэхийн тулд хичээл зүтгэл гарга өөрчлөлтийг хичээ. Ийм л зүйлийг яриад байгаа. За дэлгэрмэ гэр бүлээр яаж угаар ингээд бас яриа өрөөгнөө тий юм сонссон. За тэгээд тусгаалсан бүр яаж өттэй байна. Ийм юм хэр олон болохгүй. Тань шиг судлаачдыг ингээ оруулаад яадаг ийм FM радиогоос гадна телевизэн сууг маш олон сувгууд баймаар байна. Харин тий. Яг уу. Бид нар одоо сая ингээ өнгөрсөн жил бяцхан хүүхдүүдийн том асуудал гэдэг нэг хөөрхөн ТV9-ийн нэг нэвтрүүлэг гарсан тий. Тэрнээс болоод хүүхдүүдтэйгээ хүмүүс харилцах нь өөрчлөгдөж байгааг харж байсан байхгүй. Тэгэхээр бидэрт иймэрхүү нэвтрүүлэг, иймэрхүү хөтөлбөрүүд аягүй хэрэгтэй байгаа. Яг гарц гаргалгаагаа гарах чадахгүй байгаа хүмүүс. Жишээлбэл одоо бэлгийн боловсролыг би хэдэн наснаас нь заах юм бэ? Хүүхдтэй би хизэнээс зааж эхлэх юм. Эхнэр нөхөр болно, гэр бүл босгоно гэдгийг би хизэнээс заах ингээд мэдхгүй байгаа хүмүүст хэрвээ бид нар ийм сувг байгаад, яг ийм хөтөлбөр байгаад байх юм бол бид нар жижиг аргачлалуудыг заахад хүмүүс тэрийг давтаад хийгээд болно шүү дээ. Энэ боломжуудыг бид нар хүмүүст харуулах хэрэгтэй байгаа. Тэгээд бас гэр бүлийн радиогийнхандаа би их баярлалдаг. Маш олон сэдвийг хөндөж ярьсан.
салалт шийдэл бишээ. Энд маш их боломж байна гэдгийг харуулсан юм том цуврал хөтөлбөрүүдийг бас явуулж ирсэн. Тэгээд энэ хөтөлбөр болгонд нь оролцож ирсэндээ бас баяртай байна. За би нэр сони өчтөр оройны пост ч нэг юм групп байт юм байна. Сэтгэл зугтрал, стресс одоо тийм амар урт нэртэй зэм групп байт юм байна. Тэгсэн чинь энэ түгэн битсэн байгаа байхгүй. Энэ ардаг нэрээ нуужгаад би утгыг хэлье. Зүгээр ингээд энэ тэнд ингээд пост комент бичмээргүй нэ. Зүгээр ингээд нэг баруун нэг кинонд ч юм гардаг шиг ингээд тойр сууж байгаа. Ямар танихгүй хүмүүстэй тойр сууж байгаа. Зүгээр л өөр одоо тулгараад байгаа саад бэршээл, стресс, депресс яриад хамаагүй уйлээ те. Тийм газар байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр нийгэмд хэрэгцээ байна. Ийм газар мод байд юм уу? Би гинт саналаа л да зүгээр киноноос л харж илаа те. HBO-ийн киноноос харж ирсэн зүгээр байд юм уу? Бага. Нугаа. Түр үүнийг хэрэгжүүлээд эхэлж байгаа. Одоо жишээлх юм бол дүүргүүд өөрөө сэтгэл зүйчтэй, мэрэгжлийн хүмүүстэй болж байгаа. Цаанаас нь цалингийн нөгөөд тэр хүмүүстэй уулздаг, тогтолцоог бүрдүүлэх гэж хичээж байгаа. Сургууль дээр сэтгэл зүйчтэй байгаа, цэцэрлэг дээр сэтгэл зүйчтэй байгаа. Ер нь бол нөгөө нэг төр өөрөө энэ нэгжийг саяхан ч л нөгөө нэг төрийн албаны ажил мэргэжлийн жагсаалтанд сэтгэл зүйч гэр бүл судлаач гэдэг мэргэжил байхгүй байсан бол энэ мэргэжлийг оруулаад энэ өөрөө чухал салбар юм байна гэдгийг тодорхойлоод, томьёолоод энэ талын асуудалд санаачлаг, бодлого зарим юмнуудыг ингээд тусгай явж байгаа. Тэгэхээр нөгөө нэг иргэд өөрсдөө зөв ойлголттой болох хэрэгтэй байхгүй. Яг энэ хүн шиг ирэл хайгуулъя гэ тэ. Би ийм газар байвал би очио, би ярилцъя гэдэг энэ юм руу иргэд өөрсдөө явж очих хэрэгтэй байхгүй. Иргэд өөрсдөө ямар сэтгэхүйтэй ихэнх нь байдаг вэ гэхээр мэдрэл муутай, гажигтай хүмүүс тийм газар очдог. Тий. Одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв нөгөө шараад гэдээ ярьсан тий. Галзуу хүмүүс л тийш очдог. Тэгэхээр нөгөө нэг танд шийдэж чадахгүй өчүүхэн асуудал байгаа бол найз нөхдөдөө ярихаас, аав ээжтэй ярихаас, ах дүү нартай ярихаас санаа зовмоор тийм асуудал байгаа бол та мэрэгжлийн хүнд зүгээр очиод яар. Одоо бид нар чинь нөгөө нэг хүмүүсийн зовлон шингээж өөртөө авдаг хамгийн нууц найдвартай тийм сэтгэлийн өрөө бүхий хүмүүс бол сэтгэл зүйчд гэр бүл судлаачд байдаг байхгүй. Тэр өрөөнд өртсөн яриа тэнчнээсээ цааш гарахгүй мэрэгжлийн ёс зүгээрээ нууцлагдана. Магадгүй таны асуудлыг сонсоод танд хэрэгтэй зөвлөгөө өгнө. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг л одоо хүмүүс өөрсдөө ухамсарлаад аль баг дээр нь тэр салалт хүртэл явах биш. Тэрнээс наана би биенийгээ үнэлэх үнэлэмжийг дундрахаас өмнө, би биенийгээ хайрлах хайрыг хүргэхөөс өмнө яг ийм замыг хөөдөг, ийм эрэл хайгуулыг хийдэг байх нь чухал байгаа юм л да. Эрт тусаж ороод өмтөж ажил хөдөлгөөнтэй амжилт гаргаж энэ хоёр хүүхэд зүтгэж яваараа. За тэр. Энэ өнөөдөр хаан боён дайван сайхан ярьж байгаа мөн сайхан юу сонсон өссөн зон олон ах дүүнэрээ ундалт цайлаад ингээ яваарай гэд. За, хүүгээ үнснэ. Ээж. За. За, миний хүү. Ингээ сайхан өнөөдөр. Энэ одоо нөгөө Төв аймгийн нөгөө Борнуур сумын засаг дарганы хамгийн газрын. Тэгээ 10 сарын ихээр ингээд нөгөө амьдраад их одоо баггүй хугацаа өнгөрцөн. Яг нөгөө нэг гэр бүлийн нөгөө те батламжаа аваагүй, гэр бол басныхаа баталгааг аваагүй ингээд хэдэн хосуудыг ингээд авчираад ингээд албан ёсоор ингээд тэднийг яг одоо Монгол улсын те үндэсний одоо гэр бүлийн нэгж болгож байгаа, батламжилж байгаа нэг юм хийсэн байлээ. Тэгээд энэ олон байгаасаа те энэ ямар шалтгаанаар хором нарийн хийгээгүй чадаагүй байж болно те. Энэ их зүгээр санагдсан. За яг нэг төлөө тэгээд яа чи. За тэгээд энэ нөгөө гэр бүлтэй холбоотой бас юм кинон төр хийгдэл байгаа юм байлээ. Гаднаас бас ингээд яг зохиолыг нь аваад те хийж байгаа. Одоо энэ бидний гэр бүлэл кино явах жишээ нь одоо энэ боловсрол дээр өчтөр лав сүүл анги гарч ирлээ. Миний сонгоогүй гэр бүл гээл те. Яг гэр бүлийн үнцэн те нэгс үгүүлсэн гадаад дотоод бас уран бүтээлтэй бас нэлээ олон гаргаж аймаар юм болов гэж бодсон. За тэгээ яа. Хилцүүлгээ төгсгөөд та том маань яг өнөөдөр яг энэ салалт болон түүнээс улбаалan гарч байгаа асуудлыг хүрээнд нэг өөртөөхөө нэг гарц гаргалгаа те. Хилцүүлгээд үлээний дүгнэе л та. Тэгээд түрүү хэлэхдээ та хэдэж эхэлсэн баг те. Тэгэхээр одоо ингээд уруугаар явчих зүгээр бах те. За судлаач Ариун Туяа. За миний хувьд яг одоо зөвлөгөө өгөөд 5 жил гаруй хугацаа өнгөрч байгаа. Тэгээд энэ хугацаанд яг нөгөө яг миний хувьд ажигласнаар юу байгаа вэ гэхээр дотроо байгаа мэдрэмжүүдээ сэтгэл зүйн асуудлуудаа хэтэрхий бити удаан хугацаанд тэсэж яваарэ.
аль болох асуудлаа ил гаргаж ярилцдаг байгаарай. Ярилцахдаа зөв үгээр, зөв илэрхийлэмжээр, зөв мэдрэмжээр илэрхийлдэг байгаарай. Хэрвээ ямар нэгэн гарц гаргалгаа олдохгүй, яаж илэрхийлэхээ мэдэхгүй, ярьж эхлэх гэхээр дотроос уур бухимдал, стресс гарч ирээд муухай үг гарах гэдэг бол эхлээд таныг сонсох мэргэжлийн хүн хэрэгтэй. Тэрний дараа та хамтартай одоо хань ижилтэйгээ ярих хэрэгтэй гэдэг ийм ойлголт байгаа. Тэгэхээр энийг л одоо хэрэгжүүлээрээ тэгэх юм бол гэр бүл салт гэдэг юм чинь дараагийн хамгийн эцсийн бүр болохоо байсан үед авдаг шийдвэр болохоос ш болохгүй болоод ирэхээр нь авдаг шийдвэр биш шүү л гэж хэлмээр байна да. Судлаач баясгалаа. Хэд хэдэн зүйл яригдана л да. Нэгдүгээрт энэ хуулиа баталчмаар байна. Гэр бүлийн шинжилсэн хуулиа баталчмаар байна. Хоёрдугаарт гэр бүлийн боловсролын сэтгэл зүйн боловсролыг сөөбөөс эхлүүлээд анхаарч оруулж эхлэн байна. Гуравдугаарт ер нь бол байгууллагууд бас зөвхөн ажилтнаа ажил хийж мөнгө өгдөг, цалинжуулдаг бас биш. Энэ гэр бүлийн асуудалд нь бас дэмждэг баймаар байна. Уг нь бол хуулийн тийм бодлого заалтууд гарсан тий. Одоо чинь байгууллага өөрөө дотоод гэр бүлийн юутай болоод тэгээд цалингийнхаа үйл төвчний эвлэл шиг 1% гэр бүлийн асуудалтай зарцуулъя гэдэг одоо ийм зүйл хэрэгжиж явж байгаа. Энийг яг бодитоо яг гэр бүлийн асуудалтай бас шийдэж өгдөг, дэмждэг бас баймаар байна. Тэгтээ давуу талууд байна. Сүүлийн жилүүдэд байгууллагуудын хандлага соёл бас өөрчлөгдөж байна тий. Зөвхөн ажилтнаа 8 цаг ажиллуулах бас биш, сэтгэл зүйн асуудал, гэр бүлийн асуудал дээр нас дэмжиж тусалдаг болсон хандлага бас гэрэл гэгээт юмнууд бас байгаа шүү л гэж би хэлэх гэж. За баярлалаа. Хуульч дугуймаа. За миний хувьд болоод юу гэж үзэж байна вэ гэхээр зэрэг гэр бүлийн асуудал гэхээр зөвхөн одоо гэрлэлтэй холбоотой асуудал яригддаггүй. Бүхэл бүтэн одоо 8-9 төрлийн харилцааг бид нар тодорхой институтад хуваагаад тухай бүр нь бол авч үздэг. Гэтэл өнөөдөр бол бүгдээрээ яг тэдний нэг гэр бүлийн хэрэгцээний 100% асуудал байлаа гэж бодоход тэрний 10%-ийг ч гэсэн өнөөдөр танай нэвтрүүлэг сонгоод бас нийтэд энэ талаарх мэдээллийг түгээх асуудалд анхаарч хандж байгаад бол их баярлж байна. Тэгээ ийм нэвтрүүлэг олон яваад одоо гэр бүлийн хэрэгцээд өнөөдөр бид нар гэрлэлт гэдгээр ярив. Ямар нөхцөлд гэрлэж болдгийг жишээлбэл ингээл хүүхдүүдийг багаас нь өнөө ирээдүгөө багаас нь энэ гэр бүлийн асуудалд, гэр бүлийн сэтгэл зүйн асуудалд ингээ анхаарлаа хандуулаад ирэх юм бол ер нь ирээдүй бол сайхан болох байх гэж би боддог. Тий. За энэ дээр жишээлбэл манай сая амсна багш хэллээ. Ер нь баясгалан хэллээ. Ер нь бол эн чинь бас өөрчлөгдөд байгаа шүү. Хизээ бид нар сэтгэл зүйчтэй ингэж ярилцж ирсэн. Хизээ төрийн бус байгууллага байж ирсэн. Хизээ одоо жишээлбэл миний насны эмэгтэй төрхөөсөө өмнө гутардаг. Төрснийхөө дараа гутардаг. Тэ? Амьдралынхаа хувьд гутардаг тийм бол мэдгүй л байлаа шүү дээ. Яах ёстой юм? Хүн юм чинь үр хүүхдээ өсгөж олох ёстой. Яаж байгаа өрөөд мавлдэн нийгэм хувь хүн болсны үүрэг. Гэр бүлийн үүрэг. Нийгмийн үүрэг шүү дээ жишээлбэл тэ. За ингээл яах вэ гэхээр зэрэг эн чинь бас дэвшил байхгүй юу? Асуудал тохиолдлоо тусламж хүсэх хүмүүсийн чинь нийгэм анхаарад бий болгоод ирсэн байх шүү. Багц судлаачид дотроос өнөөдөр ингээл хараад үзэхэд 4 сэтгэл судлаач сууж шүү дээ. Гэхдээ тийм ба гэр бүл судлаач сууж байна. Анх Улаанбаатар сургуульд гэр бүл судлаачийн анги нээхэд юу хийнэ гэж бодож ирсэн гэл бод би. Эднэр төгсөөд юу хийх юм болоо? Хаана яаж ажиллах юм болоо? Гэтэл өнөөдөр ямар байна? Тэгээ чи нийгэм чинь хүртэл гэр бүлд тавих анхаарал халамж. За магадгүй асуудал тулгарлаа гэж бодоход бид нар гэр бүлийн шүүх хүртэл бий болоод тэдний эрхийг хамгаалахад бэлэн байгаа болоод байна. Тэгэхээр зэрэг бид нар эрхцүүд төрийн үед амьдарч байгаа учраас Монгол улсын иргэн болоод гэрлэх насанд хүрсэл байх юм бол ядчин гэр бүлийн хуулийг уншдаг, судалдаг. Ямар харилцаа байдیں۔ Энийг мэдэх ёстой байна гэдгээ мэддэг ийм хэмжээнд байж аж амьдралынхаа асуудлыг зохицуулаад явах юм бол амьдралдаа хариуцлагатай байгаад үзэх юм бол энэ гэрлэлт цуцлана гэдэг асуудал бол байхгүй хаа л гэж ингэж боддог. За баярлалаа. Аль аль нь хичээх ёстой юм. Сэтгэл зүйч амар санаа. За сайхан салалт гэж хаанч байхгүй. Ирэм хоорондоо эвдэрч гэмтэх энэ нөхцөл байдал дагуулад үр хүүхдийн зүрхийг зүсдэг.
олон кейс, олон нөхцөл байдал шалтгаан дээр ажиллаж байхад за өнөө өглөөхөн би нэг пост оруулсан. Томчуудаа өөрсдийнхөө харилцааны бузар хэрүүлийг үр хүүхэдтэй битий дохоод үр хүүхэдтэй битий оролцуулаач ээ. Та хоёр хүүхэдтэй хэрүүлдэ татан оруулах нь битий хэл хүүхдийнхаа дэрэгдэж хэрэлдэж болохгүй тийм харилцаатай байх ёстой гэдгийг санагсан утгатай юмыг оруулж ирсэн. Өнөөдөр тэр амиа орлоод байгаа өсвөр насны хүүхдүүдийн шалтгаан түрүү нөгөө нэг аав ээж нь өөрийг салж байгаа нь өөрийгөө буруутгадаг энэ төр гэл энэ бүх нөхцөл байдал. За дээрэс нь бага насны хүүхдүүд энэ чинээс бас ямар шарахыг ямар гэмтлийг авдیں۔ За энэний ард одоо салаад мөнгөнд итгэмжээ өгдөг нь хэд байдгийг, өгдгүү нь хэд байдгийг энэний ардах дараагийн харилцаа ахаад нөгөө нэг дахин гэрэлсэн гэр бүлийн асуудлыг үүсгэнэ. Энэ харилцааных нь асуудал зөрчил ахаад хоёр давхарлагдсан. Ийм нөхцөл бүхий сонин содон юм руу орж ирснээс анхныхаа гэр бүлийг сайхан байлгахын тулд хин сэтгэл гаргаж анхныхаа харилцааг тордох нь чухал байна. Амьдралд таныг аав гэж дуудах, ээж гэж дуудах үртэй байна гэдэг сайхан. Хүүхэд одоо яг нөгөө өхөл хаагцал өвчин зовлон тохиолдоод аав ээж нь хин нэг нь энэ дэлхийг орхицсон гэж бодоход тэр давагдчихгүй өвчин зүйлийг хүүхэд яаж ээжээгээд тийгээд даваад гарчдаг. Аав ээж хоёрынх нь хин нэг нь энэ дэлхий дээр байгаа мөртлөө өдөр болгон үнсэж чадахгүй, өдөр болгон тэрвэрч чадахгүй, санхүүгийн дэмжлэг үзүүлж чадахгүй, хайрлаж чадахгүй, өмгөөлж чадахгүй, хамгаалж чадахгүй. Энэ нөхцөл байдлыг хүүхэд дисч чаддаг юм аа. Гэр бүл салалтын хамгийн том хохирогч томчууд биш хүүхэд байдаг. Тэгэхээр өөрийнхөө үр удмыг тэгж битгий хохироо, багаас нь сэтгэл зүйн гэмтлийг тэгж битгий үлдээ. Үнэхээр том хүн болсон бол том хүмүүсийн харилцааг зүй ёсоор үүсэг. Тэгэхгүй болохоор ингээл нэг гэрэлтсэн том хүмүүс гэхдээ дотор нь жижигхэн хүүхдүүд ингээд амьдраад байж болохгүй. Энийг л хэлмээр. За хүний хэмж дэлгэрмаа. За тэгээд бидний хамгийн их бахархдаг зүйл бол Чингис хаан. Тэгээд нуус товчоогоо бас дагалдаад бэлэг сургаал гэдээ байгаа. Тэгээд Чингис хаан маань байлдаад ялцсан гэхээсээ илүү бас гэр бүлүүдийг маш их хүчрхэг болгосон энэ зүйл бол тэр нуус товчоон дотор бас бэлэг сургаал дотор байж идэг. Тэгээд тэнд бас биднэрт өгсөн зааварчилгаа бас байгаа. Хилий гэсэн үгээ 3 удаа 3 цэцээр шалгуулж байгаа амнаасаа гаргаж байгаарай гэсэн байхгүй. Тэгэхээр би салъя гэдэг үгийг 3 удаа шалгаж ийж те цэцэн хүмүүсээс асууж ийж гаргах нь шүү дээ. Тэгээ би бас Монголынхаа маш олон сайхан гэр бүлүүдийг бас ингэж урамшуулж байна. Тэгээ та өнөөдөр яг салмаар байгаа ч гэсэн танд боломж байгаа, мэрэгжлийн хүмүүс байгаа, туслах хүмүүс байгаа. Тэгээ хамтдаа бас энэ хэцүү байсан зүйлийг давсан хүмүүс бас байгаа. Тэгээд боломж байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр туулж байгаа хэцүү зүйлүүдийг чинь нэг мэтгэд бид нар даваад илүү сайныг хийж чадах болноо. Гэр бүлүүдийгээ Монгол гэр бүлүүд маань илүү хүчрхэг болоосой, Монгол улс маань илүү хүчрхэг болоосой гэж үзэж байна. За баярлалаа. Хэдүүлээ өнөөдрийн хэлэлцүүлгээ чаргая. Тэгээ өнөөдрийн стресс депресстэй нийгэмд бол яг та бүхэн шиг энэ гэр бүл судлаа, сэтгэл зүйч, хуульчтай ийм хүмүүс бол одоо хуучин цагаар нөгөө нэг юм чернэл парампуш шиг тий хамаг л одоо тэр сүрэг муухай зүйлийг одоо өөртөө л бараг наам барин одоо энэ заавар зөвлөгөө өгч нийгмийг бас нэг өөрчлөе гэсэн бас нэг дуу хоолой явж байгаа чинь нэрэгдэх өмнөөс бас талархлаа илэрхийлж байгаа шүү. Тэгээд бүгдэнд нь хүрэлцэн ирсэн. Тэгээд баярлалаа гэж хэлье да. Баярлалаа.